Хай, за манай Аригун айн 100 подкастын маань шинэ жилийн спешиал дугаар маань эхэлж байна. За тэгээд өнөөдрийн манай спешиал зочин мөн өнөөдрийн хөтлөгчөөр манай кино блогер Цатаа маань хүрэлцэн ирсэн байна. За баярлалаа. Аригун айн 100 подкастыг үзэж байгаа бүх хүмүүст бас энэ шинэ жилээр магадгүй гарах байх тийм учраас шинэ жилийн бас минь төргий тэгээд бас урьж оролцуулсан явдалд тэгээ хамтдаа ингээ хөтлөж байгаа даа статай. За манай шинэ жилийн спешиал дугаарын маань ерөнхий ивент тэтгэгчээр премиум болор resort. За тэгээд ивент тэтгэгчээр мөнх даатгал компани маань байгаа. За тэгээд мөн 88 Films компани маань ивент тэтгэж байна. За. Nice. За тэгэхээр өнөөдөр битэрийн ярих юм бол 2024 оны хамгийн шилдэг 10 кино. Гэтэ шилдэг биш ээ. 2024 онд үзсэн хамгийн таалагдсан 10 кино. Монгол кино. Тэнгүүтээ хамгийн шит Монгол кино 10 кино. Хоёлаа нийлж байгаад нэрлэн заяа. Окей. За тэгээд өнөөдрийн манай зочин Цатаа маань өөрөө бас кино шүүмжлэлээр ревю бичдэг байгаа. За тэгээд ажилладаг пэйжийнхэн 4 жилийн ай болж байгаа гэсэн тий яг өнөөдөр. Тэг яг өнөөдөр. За 4 жилийн ай баярын мэнд төргий. За баярлаа. За ер нь манай бичдэг хүмүүсээс бол нэлээд бас өөрийн гэсэн үнцгтэй өрмөц би чиний яг пэйжийг уншаад нэг гоё ном уншиж байгаа юм шиг амар уран сайхны бичдэг те. За мэдгүй баярлалаа уншлаа. Тийм. За тэгээ 4 жил болж ийн гэж юм. За ер нь ямар гадаад кинонуудыг барьж явж гинөө Монгол уу ер нь ямар үнцэг барьж бичдэг вэ? За яг зүгээр яг 4 жил болж байгаа. Өнөөдөр ч одоо ингээд яг Christmas-ийн баяр шүү дээ. Тэгээд яг 4 жилийн өмнө яг Японд ахтай энэ пэйжийг ажиллаж эхэлчихсэн. Тэгээд тэгэхэд болохоор нөгөө Саташи Кон найруулагчийн Tokyo's Godfather гэх маш их аниме байдаг шүү дээ. Яг шинэ жилийн тухай. Одоо яг л өнөөдөр үзэх хэрэгтэй тийм кино байдаг шүү дээ. Тэгээд тэрийг анх үзсэнгүүтээ тэгээд гав ганцаараа угаасаа байж байгаа юм чи. За ер нь яагаад би энэний тухай бичиж болтгүй юм гэдэг угаасаа. Тэгээд анх бичиж эхлэв. Тэгээд миний хамгийн анх бичсэн пэйж дээрээ бичсэн кино бол аниме. Саташи Коны Токиогийн загалмайлсан эцгүүд гэдэг нь шүү дээ. За. Маш хөөрхөн тийм гэгээлэг аниме байдаг. Тэгээ тэрнээс хойш бол яг ер нь бол өөрийгөө эдгэх, тэ өөртөө байх, өөрийгөө өөртөө цаг зарцуулах үүднээс киноны ревю бичдэг байж байгаа. Тэгээд яг тэгээ баг 2 жил гаруй Японд тахта ер нь бол бичээ. Тэгээд Монголд ирээд ер нь бол уус тэр чинь нөгөө Монголд ирчингүүд харьцангуй олон киноны сонголттой ирж болж тэ театрт нээж байгаа кинонуудыг үзэж болж гин тэ. Одоо өөр бусад кинонуудыг үзэж болж гин. Японд тахта бол хөвшлэн дандаа гадаад кинонууд үздэг байж байгаа. Тэгээд Монголд ирээд бол харьцангуй яг энэ Монгол кинонуудыг үзэж тэ Монгол хүмүүс уран бүтээлч нартай танилцаж тэ одоо шууд халуун зэг дээр нь киног очиж үзэж гин гэсэн үг шүү дээ. Тэгээд болохгүй байгаа гэдгийг хэлэх, эсвэл болж ивэл гоё шүү гэдгийг хэлэх те. Одоо эн чинь иймэрхүү байгаа юм биш үү, тиймэрхүү байгаа юм биш үү гэдэг ч юм уу те. Тэгээ ямар ч лээсэн 4 жил биччихээ. Харин тийм те. Тэгээ ер нь бол яг киноноос гадна өөр бас юм бичдэг те. Ер нь одоо жоохон орж байгаа юм постод байдаг те. Яг одоо зүгээр ер нь бол яг зүгээр ингэж боддог гэсэн. Яг киногаа зөвхөн салгаад яг киноны тухай бичиж гэж боддог байсан чинь энэ пэйж дээр чинь бас зөвхөн кино унших гэж орж ирдэг биш. Одоо юм сэтгэл зүйн асуудлаа хуваалцах гэж бас хүмүүс орж ирдэг те. Би ганцаараа биш юм байна. Би ганцаараа юм ороогүй юм байна те. Би ганцаараа сэтгэл готролтой биш юм байна гэдэг ч юм уу одоо. Тийм байдлаар одоо ханддаг хүмүүс их байдаг учраас тэр хүмүүсийг ээж гэсэн одоо юу гэдгийг хайрлж хүндлэх ойлгох үүднээс тий аль алийг нь зэрэг бичээд явах хэрэгтэй юм байна. Тэгээ анханасаа бол угаасаа кино бичдэг бас байгаагүй. Тэгээ явцын дундаа кинонд туртай байгаад киноныхаа одоо киноны талаар бичдэг болсноос биш. Анхандаа бол одоо ингээд сэтгэл зүй тий би нэг иймэрхүү байгаад байна. Японд ирээд 1 сар өнгөрсөн чинь инглээ, 2 сар өнгөрсөн чинь инглээ, 2 жилийн ар дээр инглээ гэдэг ч юм уу тий. Ингээд өөрөө мэдрэмжээ тэгээд үнэн сэтгэлээ хуваалцдаг гэсэн. Одоо ч тэр ивэрэл ингээд байж байгаа. Дээрээс нэг алтан үеийн кинонуудыг бас их бичдэг тий. Тийм алтан үеийн кинонуудаас ер нь бол бас нэлийн туртай тий. Гой кино. Ямар ч байсан миний мэдхийн би ч хам таартай тэр аюу гой одоо ревю эргэцүүлэг гэх юм уу бичсэн байсан чинь тэрийг нэг багыг гусцсан тий. Би чиний постыг өмөөрөөл тэ бөөнөрөө ороод доор нь хэрэлдэж жилээ. Тий. Тэгэл нөгөөтгөндөө блоклуулсан да. Тийм. Яг нөгөө
одоо миний Монгол киноны цорын ганц краш гэдэг байхгүй юу? Балжин нэм найруулагч Бигзийн Балжин нэм. Тэгээ Балжин нэм найруулагч юм бол одоо бүх киног нь крашлдаг. Тэгээ сая бол одоо Улаанбаатар кино фестивалаар те маш гоё үзүр гарч сүүдэр те тань руу нүүж явна гэдэг одоо олон кино бас ингээд дахин одоо юм том дэлгэцээр анх удаа л үзсэн. Тэгээ Балжин нэм найруулагчийн киног одоо тэгээ яг ингэж шүтэн биширдэг хүнийхээ хувьд бол анх удаа одоо театрын дэлгэцээр үзэх нь өөрөө бас юм тийм гайхалтай те хүндлэм тэгээд бас дахин давтагдчихгүй тэг бас их тийм онцгой тийм өдрүүд бас байсан. За тэгээд өнөөдөр хоёлаа шинэ жилийн спешиал дугаар учраас шинэ жилийн дугаар одоо ярина. Шинэ жил гэснээс манай энэ премиум болор resort амар гоё юм шинэ жилийн орчин бүрдүүлсэн байна тий. Манай энэ премиум болор болохоор сая 6 сард ашиглалтанд орсон байхгүй одоо цоо шин юм амралтын газар байгаа тий. Тэгээд буудалтай хажуугаар нь цомцог гэрүүдтэй. Тэгээд одоо хонж болдог гэсэн үг шүү дээ. Тий. Бүр буудлын өрөө өнтер нь бүр айгу тасархай. Гоё. Би ер нь бол дандаа гэр бүлээрээ ирж амардаг байхгүй. Одоо энэ хойно хүүхдийн тоглоомын одоо хэсэг байгаа. Хүүхдүүдээ тоглоомын төв дээр нь үлдээчдэг. Ер нь бол хөвчлээ. Тий. Тэгээд удахгүй ирэх цунаас эхлээд клуб нь ашиглалтанд орно гэсэн дээрээ эвент хаалтай. За тэгээд ерөнхийдөө бол ресторан энэ нь бол айгу гоё. Юлонг ресторантай тэгээ CU мё баах юм л нэг тийм бил. Тий. Тий. За тэгээ манай найруулагч хэлээд нь бас бассейн бас удахгүй ашиглалтанд орох гэж байгаа. Тэгвэл гоё юм шүү дээ. Тий, ер нь бол цоо шин өнгөтрөхтэй. Угаасаа премиумын сүлжээнүүд бүгд л амар чанартай гоё идэв шүү дээ. Тэгээ өвлийн байшингуудтай шүү. Бас өвлийн байшингууднаас удахгүй ашиглалтанд орно гэдгийгс. Чингис шар хэрэгтэй бах тий. Бодвол премиумын юм чинь. Тийм баха тий. За тэгээд энэ гоё орчинд ирсэн юм чи хоёлаа одоо шинэ жилийнхаа холбогдлолтой зарим нэг кинонуудыг ярих гэж бодож байна. Тийм. За ер нь бүх цаг үеийн хамгийн номер 1 шинэ жилийн Монгол гадаад кино аль алины нэрлэл юу вэ? Байна. Чиний бол яг цээжинд л явж байгаа бах та. Монголын ч би баг гадарч л байна. Хоёулын адилхан баг. Балжин нэм найруулагчийн би чам таартай. Юм бүр бүх цаг үеийн. Одоо яг зөвхөн шинэ жилийн гэхээсээ гадна ер нь бол зүгээр миний үзэх дуртай хамгийн all time best кино байхгүй. За дараагийн кино нь болохоор Монгол кино гэх юм бол Гоёлын даашинз. Би Гоёлын даашинз амар дуртай бүр үнэхээр бүр амар юм хөөрхөн кино шүү дээ. Бүр яаж тийм хөөрхөн дүр хөгжүүлээд те яаж тийм хөнгөн байгаад тэний тэр юм зураглаачийн ажил тэр хувцсны дизайн амар супер. Би одоо ч гэсэн бүр биширдэг. Жохон бахта би бүр том болоод пүүжигч болох мөрөдөлтэй лээ. Гоёлын даашинз чи гэдэг шинэ жилийн кино л биш те. Шинэ жилийн жижигхэн юм гарч байгаа ш тэр чинь нөгөө нэг юу гардаг лээ. Тэр гоё долларын палажа муухай олгодог шинэ жилээр ш. Тийм байлаа. Тийш. Мартчихжээ. Ягаав ингээ саан дундуур гарч ирдэг. Тийм тий. Гоёлын даашинз гэдэг гоё кинотэй бас л. Монгол бол тэр хоёр байна. За. Амар дуртай. За гадаад бол яг түрүүн хэлсэн шүү дээ. Яг нөгөө пэйж нэгээд анх үзчихсэн кино гээд тэр болохоор Сатоши Кон гээд одоо бол өөд болсон Японы нэрт аниме найруулагч байгаа. За одоо манай пэйжийн бас профайл зураг дээр нас нэг аниме нэдэг Perfect Blue гээд. За тэр аниме за Perfect Blue за өөр мянганы жүжигчийн эмэгтэй манер бол ер нь дөрвөн л яг бүрийн хэмжээний аниме хийсэн хэрэг. Тэгээ тэр дөрвөн анимений нэг нь Tokyo's Godfather буюу одоо Токиогийн загалмайлсан эцгүүд гээд яг юм зул сараар тэр үйл явдал нь болж идэг. Хүмүүсийн тэр сайн сайхан сэтгэлтэй тэр гигэн байгаа байдлуудыг бол ингэж одоо нэвт шовт ингэж харуулсан. Амар үзэсгэлэнтэй. Тэр кино. Тэгээд дараачих нь болохоор нодлон яг анх удаа үзсэн. Уг нь бол нэлээд урд нь гарч ирсэн. Holiday-г нь үзчихсэн үү? Үзчихсэн. Тэр бүр надад бүр ингэ амар хөөрхөн санагдсан. Ер нь тэрийг биш үү? Би тэрийг ямар үед үзчихсэн гэхээр би яг найз өхнөөсөө салцсан үедээ үзчихсэн. Тэр өөр амар орсонтой үе байсан байлээ үзэхэд те. Яг тийм үед л үзүүл амар орн угаасаа хинч байсан гэсэн те. Тийм баха. Нодлон нөгөө би юу яасан ах вэ? Ганцаар өөрөвчтэй айл хийгээд тэгээд Эрдэнтээс гараад булган руу ороод булганд очиод бас булган бишээ сэлэнгэд хутаг өндөр хавцаач лөө нэг бас буудалд байжгаад тэгээд гав ганцаархнаа тэгээд тэр holiday-ийг яг ингээ эхлүүлсэн чи амар хөөрхөн кино. Тийм хөөрхөн киног юусэн мдээгүй. Тэгээд яж яхад нөгөө нэг амар утаанаас очсон байгаа шүү дээ. Тэгэл цонхоо ингээл үзэж дуусаад цонхоо онгойлгосон чи ингээ амар цэвц ингээл хүүтэ агаар ингээл би рүү ороод гадаа ингээл од мод гялалзаж мэлцэл.
ямар гоё юм бэ амьдрал чинь гэж бодсон. Тэгээ тэр киног бол тэрнээс хойш ахаад би 2 үзсэн. Одоо бас энэ шинжлэлээр үзнэ гэж бодож байна. Монгол ахаад нэг кино байгаа юм байна. Молкод бас би амар туртай. Сайн гэж боддог. Молынхны манай тийм Молпедиа хийсэн. Тэгээд төгөлдөр буюу Гөт найруулагчийг найруулсан. Одоо маш сайн одоо дүрийн судалгаатай. Тэгээд дээрэс нь бол зүгээр л залуучуудын те энэ нэг байгаа амьдрал энэ факс одоо энэ те энэ байгаа хот те тэнд амьдарч байгаа залуучууд те зүгээр л энгийн жижигэн хэрнээ тэр хүмүүсийн хувьд бол маш том асуудлуудтай. Тэгээд маш гоё одоо маш сайн кино гэж боддог. Dark comedy ч гэж боддог. Би бол одоо миний хувьд бол Монгол киноноос бас би чамтай хайртай. Ер нь бол шинэ жилээр заавал үзэх хэрэгтэй кино. Тийм тийм. Би чамтай хайртай чинь 4 улирал гардаг шүү дээ. Тийм. Гэхдээ яг шинэ жилийн эсрэг хамгийн их сэтгэл төрсөн тий. Бид нар яг нөгөө жоохон бахтай тийм цаас ууттай дотор 8 их юмгүй бэлгнүүд авдаг гэсэн хэрэг. Дотор налин мандрин тэгээ нэг цаас нөгөө нэг юм баавгатай чихэр гэдэг үү. Тэндээс яг тийм юмнууд гардаг шүү дээ. Тэгээ яг л бид нар яг хүүхэд нас тэндээс амар санаанд ордог. Тийм. За тэгээд гадаадаас гэх юм бол шинэ жилийн холбогдлолтой ер нь бол амар олон кино байна. Зүгээр хүүхэд байхдаа яг Мистер Бэнийг үзэж. Мистер Бэний яг Крисмсийн анги гэдэг шүү дээ. Нэг тэрийг үзэж яг шинэ жилийн уур амьсгал амар ордог гэсэн. Тэгээ сүүлийн үед бол янз бүр юм байна. Мэдээж гэртээ ганцаараа бол all time байна. Тэгээ сүүлийн үеийн гэх юм уу одоо 10 жилийн өмнө баг гарсан бохоо Крампус. Крампус бол бүр амар уур амьсгал оруулсан. Уур амьсгал бүр ингээд тэг хөгшрөөд баг орхоо болцсон үед уур амьсгал оруулж исэн кино гэж бодох тий. Крампус бол амар гоёсэн. Монголоос бол би чам тартагаас өөр яг шинэ жилийн юм уур амьсгал оруулдаг кино. Яг надад бол байхгүй. Тийм. За тийм байна. За бид хоёрын шинэ жилийн кино нэг юм байна. Тэгээ хүмүүс янз янзын кинонд нэлээд нөгөө Цасаа охин гэдэг бас кино байдаг шүү дээ. Тийм, Цасаа охин. Шинэ жил гэдэг бас 1950-ад оны Монгол киноос байдаг юм л. Тийм үү. Тийм. Тэр юм нэг юм л. Гэтэ яг нөгөө үзэж байгаа бол. Сүүлд нэрээ одоо ингээд IPTV баг шинэ жил болохоор амар олон шинэ жилийн контентууд ордог болсон шүү дээ. Эндээс нэг бас таалагддаг нөгөө нэг юу? Гацуурхан. Би нэр гацуурхныг бас дээр үтсэн. Яг нөгөө үзэж үзье гэж бодоод. Тийм. Одоо гацуурхан ч одоо энэ жил 4 нь гарч байгаа. 4 нь одоо баг гарцсан байгаа. Гацуурхан бол айгүй гоё. Эхний 3 нь бол нэг сайн гоё. Эхний ангиуд нь бас айгүй гоё. Тэр нөгөө баян үлгийн ордогч нь 2 нь илүү 1 нь илүү. Тэр чинь аль нь үлээ? 2 нь гинэ. Санахгүй байна нөгөө жил болгон гардаг болохоор гацуурхан би 2-ын нэр үтсэн ч хөө. 4 нь болохоор нөгөө сая юунд орцсон байсан. За юунд ин хилээд яг орцсон байсан заяа. Тэгээ одоо баг өнөө маргааш баг бүх IPTV-нд орч гацуурхан 4-ийг бас нэг үзэрээ. Тэр бас айгүй гоё хөөрхөн уур амьсгал оруулна. Тэгээд миний нөгөө нэг киног үзэхдээ хардаг юм кастинг гэхгүй юу? Кастинг нь айгүй дэжгүй боломжийн. Дээрэс нь одоо миний бойкот хийсэн жижигчд байхгүй болохоор бүр амар happy үзсэн би бол. За тэгээд кино яриад байсан чинь юу яа? Гоё дурсамжтай холбоотой юм ярих гэж бодлоо шинэ жилээ. Одоо миний хувьд болохоор хүүхэд байхдаа нөгөө зовоочлаарай би хөлөө төр аччихъя зүгээр амар чилээднэ. Хүмүүс нааг хөлөө ачлаа гэж бүр амар ад үзээд тий. За тэгээ нөгөө энэ миктэй ингээ яг нэг юм хөдөлж болохгүй. Нэг юм манекен шиг ингэж сууж. Тэгээд байгаа болохоор жоохон хөл мүлээ ачаад тухлах гээд байхгүй. За хүүхэд байхдаа нөгөө нэг цэнхэр дэлгэц гэдэг чи тэрийг мэдвэн. Аглуу боёо хоёр нөгөө нэг цаг хугацаагаар аялдаг. Тэгээд 70 80 90 он руу аялдаг байхгүй. Цэнхэр дэлгэц яг шинэ жилийн хамгийн гоё контент гэсэн намайг жоохон багт. Цэнхэр дэлгэц 1 2 3. Тэгээд цэнхэр дэлгэцээр юу гардаг вэ гэхээр аглуу боёо туул 3. Одоо инх туул жижигчин инх туул 3 өнгөрсөн цаг хугацааны машин бүтээгээд аялдаг байхгүй юу? Тэнгүүтээ 60 70-аад оны яг нөгөө Монгол бараг 40 энэ хүүхнүүдийн киноны үед очиждаг байхгүй. Тэгээ яг дээр үеийн кинонуудыг нөгөө нэг юу паради хийдэг. Тэгээд тухайн үеийн тэр хамтлаг дуучдыг дуурайгаад нөгөө нэг хамтлагууд нисванс хурд харан маань гэл бүгд ингээд тэднийг дуурайгаад одоо харангийн жишээлбэл лавга гэхэд нөгөө цахиур төмөр болцсон. Тэгээд яг шоронгоос дуулаад амар гоё тэр бол бүр бүтээлч юм байна шүү дээ. Тийм амар бүтээлч. Тийм бүтээлч шинэ жилийн контент одоо нэг ч байхгүй.
Одоо нэр яг үнийг хэлэхэд бол зөв шинэ жил болох чинь газ 5 цаас ичгээл 7 хоногийн дотор хийгээл ирдэг тийм л юмнууд байх. Цэнхэр дэлгэц бол бүр бүтээлч байдлаараа бол хамгийн бүр төгсөс. Тийм. Тэгээд хүүхэд тогтоос яг шинэ жилээр яг одоо гоё уцаа өмсөөл те. Гоё уцлан да. Гонж монжо өмсөөл. Тэгэл нөгөө орой аав ээж хоёр шампанска буудалсны ар дээрээс өвлийн нэмсгэл амир хөцдөгс. Өвлийн нэмсгэл чи яг нөгөө шампанск буудал 12 цагийн араас хүлээдэг. Бидний хүлээдэг хамгийн гоё контент гэсэн. Сая шинэ дугаар нэрээ орсон мөлий. Баг бах зөндөө үзүүлдэг байсан болохоор өнгөө үзүүлдэг гэсэн болохоор нэг рекламт ч гэдэг тий. Ачийг хариулъя та гэлээ. Энэ одоо үнтэй үзье гэж бодож байна. Тийм энэ одоо мөнгөөр л үзэн дээ. За чиний хувьд гоё одоо хүүхэд насндаа үздэг байсан тий. Тийм нэвтрүүлэг шинэ жилтэй холбоотой турсамж юу? Шинэ жилд яг нэг шинэ жилээр нэг нэвтрүүлэг үзэлч нэг суугаад байгаагүй юм шиг байна. Тэгсэн юм шиг байна. Гэтэ яг зүгээр яг хүүхэд шинэ жилтэй холбоотой гэх юм бол шинэ жил гэсэн би нэг ийм үг уншижсэн байна. Тэгээ тэр бол ингээд дандаа бодогдоод идэх байхгүй. Хэрвээ энэ он цаг хугацаа юм нэлийсэн цаг хугацаа байсан бол ямар амар ах байсан бэ? Ядаж ингээд дунд нь 12-12-оор ингээд тасалж штэ. Сар-сараар нь. Тэгжээж нэг юм бид нар ингээд нэг юм амьсгаа авахтайгаа ч юм уу те ийм болж гинөө гэдэг тухайн нэг юм уншижсэн байхгүй. Тэгээ тэрэн шиг зүгээр юм шинэ жил бол яалчгүй ингээд хүмүүстэй ихтгэл найдвар те ахиад нэг удаа эхлээд үзэх одоо ирч хүч тийм шүү дээ. Энерги одоо тэдгээр зүйлсүүдийг бэлгэлдэг юм шиг байна. Тэгээд яг үнэ наач бүр аим гоё. Би тэгж бодчихъя. Яг хамаг юм санаа. Би одоо жил болгоны 12 сарын 31-нд тамхинаас гарна гэж боддог. Нэг сарыг дуустал тамхи татахгүй явж байгаа. Тэгээ 2 сарын 1-ээс буцаад тамхинд ороод гинэ буцаад татаа. Ямар ч нэг сар үлдэлтэй юм те. Тий, ямар ч байсан 12 сарын 31-нд өстэй ирэх жил ингэн тэгнгээл амар төлөвлөгөө гаргад юм байт. Тэ яг хуу ихэнхийн биелүүлдэг ч гэсэн яагаад чинь зарим нэг муу зуршил юмнуудаас нэг салж чаддаг. 12 шинэ жил гэсэн чинь нөгөө нэг Орсын нэг амар хөөрхөн кино санаад орчлаа. Нөгөө тэрний чинь яагаад нэг юм нэг эмэгтэй он солигдохоос өмнө тэр шампансканда хүслээ хийгээд уух юм бол нөгөө нэг биелдэг гэд. Тэгээ нөгөө нэг ингээд Орсын газар нутагч мангар том шүү дээ. Тэгэл ингээд нөгөө нэг он солигдохоос өмнө хойшоо яваал уг нь бол нөхөртэй болох гэдэг байхгүй. Тэгээд тэр амар хөөрхөн кино үзчихсэн санагч. Тэгээ тэрийг үзчихэд ингээд шинэ жил ингээд амар гоё санагдчих манагтаа. Оо ямар гоё юм бэ те. Хүмүүс ингээд нэг юм жоохон жолтгоо юм ихтгэл найдвар хизээд дандаа байж байгаа байхгүй те. Ингээд нэг юм за одоо яаж хийж байгаад болгондоо ч юм уу те. Эсвэл яаж хийж байгаад энэ бүхнийг давандаа гэдэг. Тэгэнгүүт тийм ихтгэл найдварыг өгчээсэн кино яг тэр шинжлэлийн кино байсан. Орс. Хүмүүс доор нь гэхдээ нэрийг биччих واخа айгаа олон хүмүүс үзсэн байдаг. Бараг л Монголын зэрлэл гарч ирсэн баг. 12 сарын 31 ер нь бол яг ингээл он гарахаар яг нэг бүх юм ресет хийгддэг тий. Нэх гоё болчдөг тий. Хурдан дулаарах гэдэг ч юм шиг тий. Жохон багт нөгөө Sweet Emotion гэдэг хамтлагийн шинэ жилийн дуу байдаг штэ. Snowing Autumn, Happy New Year гэл нэг аим тэр нэг хэлдэг. Тэр нь яг тэр хэсгийг нь сонсохын тулд одоо тэр нэг юм ёо энэ ямар гоё те гэдэг энэ яг шинэ жил штэ. Шинэ жил чинь ингээ ганцхан энд биш те. Дэлхийд даяар болдог. Энэ чинь нэг юм бас тодорхой одоо хувийн юм ив нэгдэлтэй холбоотой бас зүйл байгаа таахгүй те. Хаас ижилсэл мэдэрч болдог те. Чи Африкт байна уу эсвэл Оросд байна уу хамаагүй. Яг тэр тухайн мөчөд бол те яг юм ижил зүйл мэдэрч болдог. Тэгээ тэрнгээрээ өөрөө бас юм бас гоё зүйл юм байна гэж зөв яг тэр дууны тэр хэсгийг ингээ жоохон бахтаа сонсоход ямар гоё юм бэ шинэ жилчтэй гоё юм байна гэл те. Баярлалаа өвлийн аваа гэж мэгэл те. Одоо ч энэ Монголын шинэ жилийн дуу гэхдээ амар гоё те. Хурдын шинэ жил, Ариунагийн цасан аялгуу, Саран туяагийн шинэ жил манад ирлээ. Цагаан шин гэдэг штэ. Цагаан шин амар гоё дуунуудтай шүү. Ер нь бол нэрээ дуу сонсохоор бол шинэ жилийн уур амьсгал бас жоохон орноо. Зүгээр яг шинэ жил гэсэн чинь ганцаараа тэмдэглэсэн шинэ жил яг бодогдсон юм. Яа сайд юм бэ тэгсэн. Үгүй сайд нэх байгаагүй. Яг нөгөө Токиод дөнгөж очичоод тэгээд амьдралд анх удаа гав ганцаархнаа одоо шинэ жил тэмдэглэж үзэж байгаа байхгүй. Тэгсэн чинь тэгээд яг нөгөө нэг супермаркет ороод угаасаа нөгөө ямар баруун мөнгөгүй шахах болцсон байсан. Тэгээд тэр чинь нэг 500 5000 йен байлуу яа л нэг 120 мянган төгрөг. Тэгээд тэрэндээ тааруулаад торт, морт тэгээд нэг юм за нэг дахиад механик тиймэрхүү юмнууд аваад
Тэгээ яг ингээд цагаан шүнийг сонсоод тэгээ тэр нэг Мачидагийн тэр гудамжаар дээшээ ингээд ганцаархнаа ингээд алхаад ингээд яваад ороод тэр нэг дахиагаа шараад тэгээ гэрийнхэн руугаа яриад тэгээд яг тэр бүчид нөгөө гав ганцаараа байсан өөр хүмүүс сатаарахгүй байсан учраас тэр одоо өдөр бол жишээл миний хувьд яг ингээд үлдчихэж нандин хിവэрээ. Тэгэд яг нэг Японы strong гэд бир идэг мэдгүй. Амар ахгүй ер нь л. Тэрийг яг хоёрыг яг уугаал өглөөс ирсэн байт юм аа. Нэг сарын нэгээс ирсэн. Өглөөс ирмэгснээс би бас ингээд их нэртэйгээ орой ингээд хүүхд мөхтөдтэй ингээд ширээгээ засаал шампанска буудуулаад тэгэл нэг жоох юм ярьж сууж алцаад манай их нараа орлоо гэж гонтаал би нөгөө нэг үлдсэн шампанскатайгаар ноцолцсоор байгаа. Тэгэл өглөөс ирж идэв. Бас л өглөөс нөгөө нэг шинэ хүн болохоос ирсэн чинь зүгээр шартсан сэржин нэг сарын нэг. Тий. Хуучнараа яг нөгөө л хүс ирж байгаа чи. Яа. Гоё шүү одоо тэгээд 25 он гарлаа та. Гарлаа та. Амар би баярлж байгаа ш 25 он хурдан гаргасаа гэж бодоод. За яагаад? Яг 25 он л гар ш. Нас л одоо тэгээд нас л нэмэх юм да. Гэхдээ нас нэмхээс гадна ихтгэл найдруулам нэмэгдэж байгаа гэх юм уу? Тэг хийж бүтээх бас зүйлс илүү олон болж байна тэр ирээрээ. Тэнгүүт тэрийг бас хийх ингээд цаг хугацаа гарч ирж байна гэсэн үг шүү дээ. Ингээд өнгөрсөнд байгаа цаг хугацааг чинь бид нар ахиж хийж чадахгүй шүү дээ. Одоо байгаа дээрээ магадгүй яг одоохоо л хийж чадна те. Тэнгүүт ирээдүйд цаг хугацаа байгаа гэж бодох ямар сайхан бэ? Сайхан байгаа шүү дээ. Яаж ч тэгж боддог. Тийм болохоор одоо илүү тийм гэгээтэй сайхан. Нууц шил одоо 25 оны хамгийн топ одоо хоёр төлөвлөгөө юу вэ? Зөндөө төлөвлөгөө байна. Номоо гаргах гэж байгаа. За. Тийм тэгээд ном бичсэн байгаа мó? Талын бичсэн ер нь бол. Юуны холбоотой? Өгүүлэг. Тийм 10 өгүүлэгтэй тэгээд 2 яг ийм киноны судалгааны материалтай. 2 судалгааны материалтай. Тэгээд нэг нь бол Бэгзийн Балжин нэм найруулагчийн тухай. Бэгзийн Балжин нэм найруулагчийн одоо Монголын кино урлагт хийсэн одоо ач гавьяа те нөлөөний тухай гэсэн үг. За. За ном бичих юм байна. Нэрчил хэдүүлээ цотооныхаа номыг унших нэ. За. За хоёрт бол өөрийнхөө яг хуудсанд яг царайгаа гаргадаг болох ч байгаа. Тийм үү. Тийм. Тэгээд би нэр чиний царайг чивсэн байдаг юм. Би энэ чам хаанаас олж авсан юм бэ? Facebook-ийн найз олчоод. Яаж Facebook-ийн найзсан бол? Мэдхгүй шүү дээ. Царайг чинь танихгүй мэдхгүй ч яа сонин тий. Нэрээ стэт царайгаар би бас эхний 3 жил огт царайгаар 4 жил ч л огт царайгаар. Тийм. Тэгээд ер нь бол яг киноны сэдвэр хийдэг юм богинохон контентууд л хийх гэж байгаа. Заац. Тийм. Тэгээ подкасттай болох ч аа. За өрсөлдөгчтэй болж шүү. Киноны хөшөө. Юунийхээ? Хоёр сэдв гэдэг нэртэй. Тэгээд яг хоёр янзын сэдв ярьдаг. Нэг нь болохоор одоо тухайн хүний ажил мэргэжилтэй холбоотой. За жишээлбэл те ариун баяртай. Тэгээд залуу байлаа гэж бодоход за монголчуудын даатгалын тухай ойлголт болоод те ажлынхаа хажуугаар хоббигоо хөөхнө гэдэг ч юм те. Иймэрхүү одоо нэг одоо подкастн дээр хоёр сэдв ярьдаг. Гоё юм. Өрнөстэй. Тийм өрнөгхээс нөөг өрн эзтэй ч гэх үлнээс те. За баярлаа. За тийм одоо 3 төлөвлөгөөтэй байгаа юм байна. Тэгээ нэг нь бол яг нэг пэйж дээрээ хийх гэж байгаа тэр кинотой холбоотой нь болохоор киноны 1 минутанд 1 сцен цацалтай бүр ярьчлаа. За яг энэ сюрприз хийсэн. 1 минутанд одоо 1 сцен л задлж ярих юм. Тийм үү. Тэгэл бол. Тэгээ богинохон рилсүүд л гэсэн үг л дээ. Гоё юм байна тий. За тийм сонин сайхан байна. Өөрөөсөө төлөвлөгөө юу? Миний төлөвлөгөө юу? Би одоо тамхинаас гарна дааван гараад нэг сар хүртэл өөр энэ нь бол одоо яг ингээд хуучин бол нэг бас ганц бие мэй байх амар их төлөвлөгөө гаргаад тэрний хойноос аяг гүйдэг гэсэн. Одоо яг гэр бүлтэй болчоор зүгээр дараа жилийн төлөвлөгөө ч гэдэм үү ер нь энэ насны төлөвлөгөө зөв үр хүүхдүүдээ эрүүл саруул тий дутагдах гацдах юмгүй байлгахаасаа гэдэг яг л нэг аав хүний л нэг төлөвлөгөөтэй. Бусдаар бол ерөнхийдөө амьдрал бүх юм ингэ жигдэрсэн ажил төрөл бүх юм миний хувьд одоо жигдэрсэн болохоор бол одоо энэ хүүхдүүдээ л эрүүл саруул одоо Монгол орн ямар амир хэцүү байна тий. Тэгэхээр хэрэв Монгол орн утаагүй Монгол орн биш юм шиг л энэ зүгээр Улаанбаатарын асуудал тий. Одоо өнөөдөр энд асуудал хүлээж хэдүүлээ тий. Асуудал хүлээлээ шүү дээ. Тэрэлжтэй тий. Ямар тэрэлж дамжуултай ш.
Улаанбаатар тийм стресстэй байгаа болохоор нэг бүх зориг төлөвлөгөөнд чинь бүгд хоош хамгийн хойдыг нэрээ явангуудаа тэргүй игнэнд ерөөсө гэр бүлээ эрүүл сарвал байлгахынсаа тий одоо юмар тутахгүй байхынсаа гэдэг тийм төлөвлөгөөт. Яг гоо аригуун гэдэг энэ одоо манай энэ одоо актив модын хийдэг энэ төсөл واخгүй юу? Энэ аригуун төслийн хувьд бол эргэжил бол нэлээд гайгүй явах байхаа гэж бодож байна. Одоо дөнгөж 2 дахь сизон дөнгөж одоо эхлэе явж штэ. Бид чинь нэг сизон хийсэн 10 дугаар өмнө 10 дугаараас 2 дахь сизон одоо ингээд спешиал өмнө 3 дугаар хийсэн байгаа гэхээр чинь бас дөнгөж ихэн үедээ гэхэд айгүй хөөрхөн явж байна. Тийм масс зориулсан контент биш л те. Зөвхөн кинонд туртай кино сонирхогч кино уран бүтээлчдэд зориулсан контент болохоор юм. Тэгээд эргэжил манай найруулагчид яах юм яа гэх юм байгаа. Яач гэж мэдхээр хүмүүс л те. Тэгээд масс руу чиглээд гинт хов яримэрий ч гэж боддог шүү дээ. Тэгэхээр энэ аригуун гэдэг контент эргэжил бол жоох явах. Ажлын хувьд бол тэгээ бас айгүй би талархаж төвлөж авсан шүү дээ. Угаасаа юу гэдгийг яг Монголд яг те кино уран бүтээлч нар хоорондоо ярилцаа сууж байгаа те. Яг юм подкаст ч юм уу эсвэл нэвтрүүлэг өөр нь юу байгаа те. Ер нь бол ингээд нэг иймэрхүү за дүгнэт цэгнэдгүү маа гэхэд те ярилцдаг одоо платформ ч юм уу те ярилцдаг нэг газар байх хэрэгтэй байх. Тэгээд ямар ч лээсэн баярлж байгаа шүү. За баярлалаа. Зориглож бас хийж байгаа. Яг телевизийн нэвтрүүлгүүд зөндөл байдаг л та нэг бөөрхий ширинээр хоёр талд суучаал киногаа ярьдаг мэрдэг те. Тэгээ нэг юм хуучны нэг тийм юм байдаг штэ. Зурагтгүй юу. За чи эргэжил зурагттай болоо хийдэг. Нөө зурагт угаасаа ашигладаггүй айгүй удаж байна. Айгүй олон жил болж байна. Ганцаараа амьдардаг болсноос ш тэгэл ер нь л зурагт ер нь ашиглаа бодож байна. Ашиг нь гарахгүй. Чигтээ юу байна? Айгүй өвөрмөц хүн байна ер нь. Юу нөрмөц. Нэг юм амар тийм гоё юм happy нэг те. Нийтдээ яг нэг кинонд нэг юм гоё юм дөрүүд явж идэг ш нэг эмхтэй нэг юм амар аз жаргалтай те. За окей. Шинэ жилийн хэсэг маань ингээд энэ хүрээд өндөрлөө. Амар хэсэгчлээ. Одоо хоёулангийнхан дараагийн юм бол энэ жил үтсэн хамгийн fucking shit 10 кино. Топ 10 кино. Топ 10 кино тий. Зя. Presented by Мөнх даатгал. Sponsored by 99 Films. За манай өнөөдрийн дугаар тэгээд премиум болор resort-оос үргэлжилж байна. За тэгээд манай премиум болор resort маань бол 5 хоттой зочид буудал. За тэгээд ерөнхийдөө бол гадаанаа бол цомцог гэрүүдтэй. Гэрүүд нь бас дотроо дүүштэй, шалнаасаа халдаг тийм. Бүр айгүй гоё. Тэгээд хамгийн гол нь сая 24 оны 6 сард ашиглалтанд орсон болохоор ч тэр бүх юм нь шив шин. Тийм тэгээд хурлын заалтай, хүлээн авалтын заалтай, тоглоомын хүүхдийн тоглоомын хэсэгтэй, ресторан, Юлонгийн ресторантай түрүүн хэлсэн баг тий. Энэ бол ингээд тийм одоо бид жишээлбэл үүдний лобби хэсэгт нь бол одоо шинэ дугаараа бичиж байна. Тийм тэгээд хүмүүсийг бол ер нь бол амралтын газар цэвэр агаарт гэр бүлээрээ гарахыг хүсвэл бас хамт олноороо тий гарахыг хүсвэл премиум болор resort-ыг бас сонгоод ирж үзээрэй гэж хэлмээр байна. Тэгээ өнөөдөр бол гайхлаа шүү дээ. Бүр ингээд ямар ч нэг подкаст хийн гэж яриад ийсэн шүү дээ. Тэгснээ бүр ингээд тэрэлжид хийхээр болж болоо тий. Тий. Баярлаа агаарт гаргасан. Амар гоё юм шинэ жилийн орчинтай газар баймаар байсан бохоо. Тэгээд энд угаасаа бүр тасархай тогтчихсан байгаас тий. Тэгвэл бас гоё л санагдчихна. Энэ бинд нь одоо бодвол ингээл өвлийн өгөө суугаад бэлэг мэлэг тараавал бүр гоё. Өнөөдөр миний шинэ жилийн хамгийн гоё мөрөөдөл юу гэж хэлэх вэ?
Яа. Тэр юм шинэ жилээр манай гэрт одоо өвлийн үгөө аав орж ирсэн гэж боддог. Оо за. Энэ одоо миний бага наснаас өнөө хэрнд хүрчиж байгаа ганц мөрөөдөл. Тэгээд би таарсан хүн болгондоо хилдэг авчиг яагаад ирэхгүй байгаа юм бэ? За баярлалаа. За манай хоёрт өвлийн үгний хувцас байгаа юм нэг ороод гаръя да. Тэгээд би ч юм таартай дээр бас тэгээс нөлөөлсөн баг. Жохон бахт үзчихсэн ч юм. Тэгээд ямар ч гэсэн энэ нэг тийм гоё зүйл юм байна гэж боддог. Би ч амдаа одоо ингээ өвлийн үгэн олоод ороод бэлэг өгөө зөө. Чи яг ойлгох хэмэр. Мандаринуудаа доошоо унгаагаал үлдээрээ зөө. Харин Тий. За хоёлаа ч одоо юу? Энэ жил гарсан кинонуудаас гэтээ зөвхөн өөрсдийн үзснээ бас өөрсөндөө хамгийн сайн болон шийт санагдсанаа хувааж ярих нэ. За альнаас нь эхлэх үү? Шийтээс эхлэх үү? Шийтээс эхлэх үү? Тэрэн дээр. За. Гэтэ яана одоо энэ хүний. За зүгээр дээ. Чи өөрөө кино бичлэг хүн юм чинь тий. Чи ч баг надаас амар шүмжлээд байдаг үстэй. Энэ жил үзсэн хамгийн новшийн 6 кино гэдэг уусаа нэрлэлсэн шүү дээ би. Чам 6 байгаа юу? Угаахаа тэр чин гэхдээ зүгээр яг ерөнхий Монгол 6 байсан. Гэхдээ тэрнээс 2 нь байгаа. За 2026. За одоо шууд тэгвэл нэрлэе. За тэгээд задлж ярьж болно. Ээлжлээ задлахгүй ярьсан байсан ч болно. Гэтэ яагаад вэ гэдгийг хэлэхгүй бол болохгүй шүү дээ. Яагаад хүний бүтээлэг шийт гэснээ солиот юм шиг. За энэ цаасаа ингээ харч ирэх. За тийм. Би за ээлжлээ нэг нэгээр нийлээ. За энэ жилийн миний хамгийн одоо шийт санагдсан буюу маш их намайг ядраасан, намайг цохолдуулсан, миний уурыг хүргэж, намайг тавгуутуулж, миний стрессийг барсан кино бол хамгийн сайхан нь 2 гэдэг кино байлаа. За Оргодлын Батцэрэг найруулагчийн кино. За. Яагаад вэ гэхлээр яаж ч 2 удаа үзсэн. Нэг юмны шалтгаанаар тэгээд ямар ч хэлсэн 2 удаа үзээд нэгт бол одоо маш муу CGI ашигласан тий. Одоо яагаад үнэхээр болохгүй бол тэрийг ер нь баг ашиглах гад байх хэрэг ер нь байгаа ч юм уу гүр ч юм уу гэж бодсон. За хоёрт нь бол маш муу зохиолтой. Энэ бол одоо хайрын тухай кино гэхэд хэцүү тий. Уран зөгнөлт кино гэхэд бас хэцүү тий. За тэгснээр нэ экшн кино юм уу гэхэлэр бас гүрч юм шиг тий. Ингээд бүр учрыг нь ойлгох тойлсон. За гуравт нь бол тэр жүжигчдийн одоо жүжиглэлт бол бүр үнэхээр хэлэх үг болтохоор маш муу. Яг юуны тухай юм бэ? Яг юу юм бэ? Тэ юу нь сайхан юм бэ? Хаана нь хайр байгаа юм бэ? Тэ хинэн сайхан юм бэ гэдгийг ч үнэхээр ойлгоогүй. Тэгээд нэгдүгээр ангил гоё юмсэн шүү дээ. Тийм нэгдүгээр яг амар сайн кино биш. Гэхдээ бол маш олон хүмүүсийн одоо зүрх сэтгэлдтэй байж байгаа кино. Тэр одоо дүрийн сонголтоос гадна. Тэгээд яг зүгээр найруулагч нь тэрэндээ ингээд нэлээд удаан гатсан болов. Тэгээд тэрнийхээ үргэлжлэлийг хийх гэж их зүдэрсэн зовсон юм шиг санагдсан. Гэхдээ ямар ч лээсэн хамгийн сайхан бол зүгээр өмнөх киноныхаа нэр хүнд хийгээд одоо сайн маркетинг ачаар бол олон хүмүүст үзүүлснээс биш энэ оны бол хамгийн муу кино гэж би бодож байна. За окей. За миний хувьд бол за нэг нэрлэгчлээ. Хоёр миний хувьд бол юу? Алдарт ээжүүдийн ажил хаялт гэдэг кино. Энэ 2024 онд үзсэн хамгийн шийт кино байсан. Постын бас уншсан. За энэ кино бол ер нь бол за яагаад муу болсныг нь би зүгээр хэлчихье. Яг муу гэдгийг хүмүүс угаасаа мэдж байгаа. Найруулагч нь ч өөрөө хүлээн зөвшөөрсөн. Найруулагч гал хоёр ах бол энэ кинон дээр бол гол дүрийн одоо Ариука гэдэг жүжигчин ганцхан гол дүртэй. За ийм зохиолоо яг өөрийнхөө гоё ингээд хамгийн гоё гэж бодохоор гаргасан боловч продюсерийн баг орж ирээ зохиолд нь оролцоо авсан. Дээрээс нь нэмээд одоо 2-3 жүжигчин гол дүрээр дахиад нэмээд те оруулаад ингээд одоо ахын нөгөө нэг найруулагчийн анхны төсөөлснийг нь эвдсэн. Найруулагч өөрийнхөө яг бичсэн зохиолоо гоё гаргаж чадаагүй учраас энэ кино бол айгүй муу болсон гэж одоо өөрөө хэлж исэн. За би ч бол үнтэй бас санал нийлж байна. Яг зохиолыг бичээд найруулна гэдэг чинь тэр хүн одоо яг цэвэр яг өөрийнхөө бодсныг буулгах боломжтой байхгүй юу? Тэгэхэд тэр боломжийг нь ерөөхдөө киноны продюсерүүд бол үгүй хийсэн байсан. Тийм учраас энэ кино бол муу болсон. Алдарт ээжүүдийн ажил хаялт гээд яг хөө зүгээр одоо би ингээд те хүүхдтэй хүүхдүүдтэй их нэртэй өний хувьд заримдаа ингээд гэртээ хүүхд таардаг ээжүүд заримдаа нэрнгээсээ ажиллаа гараа явчмаар санагддаг тийм байна. Тэгээд энэ санаа нь өөрөө айгүй гоё санаа. Хөрхэн санаа байна тийм. Гэтэ
өөрийнхоороо хийж чадаагүй учраас тэр кино бол shit кино болсон. Тийм. За. Яана бэ? За дараагийн кино нь болохоор Мөөжиг найруулагчийн бүтэн нэрний сайн мэдгүй. За Мөнх Эрдэнэ найруулагчийн Бидний зурсан амьдрал гэдэг кино. За энэ киног бас одоо нэг төөрч бодолж явж байгаад үзчихлээ. За. Тэгээд ямар ч лээсэн үзээд бүр үнэхээр аимшигтай хэцүү байсан. Надаа бүр яг ингээд амар үсрэлттэй тий яг бүр ингээд өмцөм тий монтаж нь бүр ингээд яг нэг юм гарч ирсэн хүүг гэд үсэрчин те юу вэ сая чин тэрний тухай ярьж байсан биз дээ гэх тэгэнгүүт те шаалаа өөр тийшээ үсрээл те за тэгээд яг тэрэн дээр ингээд яг үзээв явж байгаа гот ахаад өөр тийшээ үсрээл гэдэг ч юм уу те юм одоо логикгүй маш их одоо монтажны үсрэлтүүдтэй за тэгээд хоёрт нь бол өөрөө угаасаа бас киноныхын зохиол бол айгу тааруу за тэгтээ бол одоо ингээд үзэгдэх тэ харагдах байдал нь бол одоо дуу мууг нь хаагаад үсчүүл бол их айтайхан юм шиг тэ а гэхдээ бол энэ ч бол кино учраас тэ бүхэллэг утгаараа ямар байвал тэ кино болох вэ гэвэл тэр нь сайн юм да энэ нь сайн юм да эсвэл тэр нь муу юм да энэ нь муу юм да гэхгүйгээр бүхлээрээ ингээд нэг юм кино шиг санагдвал кино байгаад шүү дээ тэ одоо шил ном уншлаа гэж бодоход тэр ишлэл нь гоё энэ ишлэл нь гоё гэж хүмүүс боддгоо шүү дээ тэ бүхлээрээ л тэр үйл явдлууд нь бодогддог шиг яг тийм байвал тий одоо кино гэж одоо миний хувьд одоо бодоод идгийн одоо буруу боддог гэж бас магадгүй юм л та. Гэхдээ л миний зурсан амьдрал гэдэг кино бол одоо маш их монтажны өсрэлтүүдтэй. За хоёрт бол яг юуны тухай гэдгийг бол одоо айгүй тийм одоо дутуу ухамсарлсан юм шиг санагдсан тий. Тэр үзүүлэх гээд байгаа тэр хайрын илэрхийлэмж тий. Тэр хайрын одоо уг нь санаа нь айгүй айтайхан байхгүй тэр. Тэгтээ тэрийгээ ерөөсөө үзүүлж чадаагүй. Нэг юм эмо зурдаг залууч юм шигтэй эхнэр нь ой санамж алддаг Альцгеймерийн өвчтэй тэгсэр нь Альцгеймерийн өвчтэй хэрнээ уг нь ингээд айгүй хөөрхөн магастай Альцгеймерийн өвчтэй эхнэртэй өглөө болгон загтал бичиж үлдээгээд өглөө болгон хайр халамжаа өгнө гэдэг чинь амар гоё авчиг тэр маш гоё зүйлийг баг 10 минут л үзүүлдэг зэ бусдад нь яг юу үзүүлэхийг сайн санахгүй байна. Тэгээд ер нь бол энэ жилийн үтсэн одоо муу гэж хэлж болох кинонуудын нэг нь бол Бидний зурсан амьдрал гэж бодож байна. Тэрнээс биш бол уг нь каст нь хөөрхөн тий. Одоо тэр зураг авалтын талбай тий. Тэр зургийн дарга нарын сонгосон газар за зураачдын ажил энэ төр бол таалагдсан. Даанч одоо тэр найруулга бол үнэхээр дутуу байсан гэж бодож байна. Окей. За миний дараагийн муу кино бол Улаан явар. За Улаан явар кино бол за үйл явдлын яриад яг зүгээр амар сайн продакшнтай кино. Зураг авалт, өнгө, дүрс, мөс за тэр хэрглэж байгаа зүйлс те объектын сонголт бүгд айгүй гоё. Гэхдээ кино нэг юм сони юм хүмэл юм тесрэлтгүй юм амин сүнсгүй гэх юм уу тийм кино болсон байсан. Тэн дээрэс нь хитрхи амар нөгөө шунаж одоо онгоцоор явж байгаа, усан онгоцоор явж байгаа, моциклтэй явж байгаа юугаар яваад идэг үлээстэй бүхэл юмар явж байгаа байхгүй. Тэгээд баг амар шаардлагагүй амар олон тийм сцентэй хитрхи амар экшн тал руугаа анхаарал тэгээд зохиолч гэх юм уу найруулагч гэх юм уу тийм үлбгэр айгүй үлбгэр байсан. Тэгээд Улаан явар киног бол товчхондоо яг өмнө би подкастаар ярьсан учраас ингээд товчхон миний ер нь бол хамгийн одоо сайн продакшнтай байлаа гэд нөгөө чиний хэлдэг шиг зохиол найруулгын таарал тэгээд шийд. Ер нь бол маш сайн продакшнтай, маш тийм гоё өнгөлөг кино. Гэтэ яг нөгөө бүхэлдээ уран сайхны кино гэдэг утгаараа бол маш муу кино болсон байсан. Тэ. За. Гуравт нь дайралцсан гэдэг гоё. За чинийх. За энэнийг яад баг тэгээд минийх холыг баг дуусж байгаа маягийнхан байна л та. Баатар найруулагчийн Гажуудал гэдэг кино. За сая бол Улаанбаатар кино фестивалд сонгогдсон тийм Монгол кино хэсэгт бол сонгогдож, одоо Уралдаан кино хэсэгт бол сонгогдож гарсан. За Бусааны кино наадам дээр нээлттэй исэн тийм олон улсын нээлттэй исэн. За гих чиг одоо юу гэдгийг олон улсын кино наадамд нээлттэй их, олон улсын кино наадамд явна энэ төр гэдэг ч юм уу тийм. Эдгээр нь бол сайн кино гэсэн хэмжүүр ерөөс биш юм аа гэдгийг бол бас хүмүүс бас тий ойлгож байгаа ах гэж бодож байна. Яагаад гэвэл за тэдний жишээ нь бол би бол Гажуудал гэж бодож байна. Overrated гэсэн үг тий. Ер нь бол хүмүүс амар их магтаадсэн шүү дээ. Тий. Яг тийм байх. Гэхдээ зүгээр хамт
Улаанбаатар кино фестивал дээр үтсэн хүмүүс бол яг л адилхан мэдрэмж сэтгэл зүйтэй гарч ирсэн гэж бодож байна. Яагаад энэ киног би муу кино вэ гэж байгаа вэ гэхэлэр за эхний 20 минутанд бол үнэхээр сайн байсан. Нөхцөл бол одоо кино те тэр дүрийн өмнө тавьж байгаа нөхцөл те одоо сонин те шинэлэг одоо амьсгаа тавьчдуулан байсан уу байсан. Гэхдээ одоо яагаад тийм одоо ур цохол барж те одоо муу гэдэг англи руу орж байгаа вэ гэхэлэр энэ кино те сүүлийн бараг 30 минутын туршид киноныхаа юу хэлэх гэж байгаагаа тайлбарлаж өгсөн. Хоёулын шиг чинь ингэж ярьсан гэсэн үг байхгүй. Өөрөөсөө яриад наачсан тий. Кино яг нь ярьж болно л та тий. Кино гэхдээ юу үзүүлмээр байгаагаа ярина гэдэг чинь өөрөө кино байх хэрэг байхгүй шүү дээ. Анханасаа л ярьчих болно шүү дээ. Гал үе найруулагч яг тэгж хэлчихсэн. Үзүүлээч юуг нь яриад идэм бэ гэдээ бас надад жишээлбэл тий бүр ингэж би нэрээ сониос улс төр судлаач мэрэгчлээ. Тэгээд яг тэрнийхээ хувьд ч гэсэндээ зураг ч юм уу те айгүй шүмжилжсэн. Тэгээд яг тэрнтэй адилхан гажуудлаас те улс төрийн одоо сэдв авсан. Тэгээ энэ бүх зүйлсүүд те энэ лалрын бүх зүйлсүүд одоогийн нийгэм те бус хүмүүсээс болоод байгаа. Одоо тэднэрээс болоод байгаа юм шүү. Эрх баригчдаас болоод байгаа юм шүү гэж одоо асуусан авчиг те тэрийгээ бол ингээд үзүүлж ирнэ бүрэн дүр үзүүлж чадаагүй. Те дүрээрээ дамжуулж үзүүлж чадаагүй те нөхцөл байдлаараа дамжуулж үзүүлж чадаагүй. Тэгээ зүгээр л нэг цонхны давцсан дээр одоо иргэнгүү төр гэдэг үг бичсэн. Тэрийг нь за тэр хүртэл би ингээд дисчээсэн аахгүй те. Тэгэл тэр цонхны давцсан дээр иргэнгүү төр гэдэг үг гарч ирэх тэр акшнд л би бүр ингээд ухаан алдах ингээ алдчихж байгаа аахгүй те. Юу болж байгаа юм бэ те. Иргэнгүү төрийн тухай үзүүлэх гэж байгаа бол иргэнгүү төрийн тухай ярих хэрэгтэй те. Одоо ингээд үзүүлэх хэрэгтэй те. Тэгэнгүүт зүгээр л бичсэн те. Тэгэд болоо юм. Тийм бол зүгээр л анханасаа киногоо эхлүүлээл гажуудал гэж тавиал тэгэл эсвэл гашуудал гэж тавиал эсвэл тэр иргэнгүү төр гэдгээ бичээл тэгэл тэгэл дуусах. Тэр айгүй амархан дуусчих кино. Тэгээ тийм юмны төлөө яагаад ингэж бүхэл бүтэн те тийм олон хүний хөгжөлмөрийг ингэж зарж байгаа юм те. Зарж байгаа юм бол тэрийг ингэж айгүй гоё ингэж үзүүлмээр юм шиг санагцсан байхгүй. Гэхдээ бол зураглаачийн хувьд бол маш сайн зураглаач юм байлээ гэдгийг бол би одоо хүлээн зөвшөөрсөн Баатар найруулагчийг зураглаач найруулагчийг тэгээд тэр эхний тэр үеийн те тэр нэг юм төгшүүрийн мэдрэмжүүд тэр нөхцөл байдлыг бол аягүй сайн тавьж өгсөн. Хоошоогоо одоо яасан те мэдхгүй одоо зохиол дээрээ яха уучраахгүй байсан юм уу? Эсвэл улс төрийн ойлголтод тутмаг байсан юм уу те? Дарангуйл гэдгийг юу гэж ойлгодгийг те? Шудраг бус нийгэм гэдгийг юу гэж ойлгодгийг? Эсвэл ардчлал гэдгийг юу гэж ойлгодгийг? Хувь хүний эрхчлөө гэдгийг юу гэж ойлгодгийг гэдэг нь одоо байдал нь одоо харагдаж байгаа байхгүй тий. Тэгээд тэдгээр дээрээ их тийм бүдэрсэн болоо да гэж бодсон. Тэгээд одоо энэ оны миний одоо үтсэн одоо гайхширлыг гайхширлыг минь төрүүлсэн кино бол гажуудал байсан тий. Окей, наач их сонин сонголт шүү бас. Тэгээд үнэндээ гажуудал киног үтсэн би л гаж байсан. Нөгөө Жокерыг үтсэн би л Жокер байсан гэж. Чи нэр тэгээ бичсэн байсан тий. За, миний хувьд дараагийн шит кино бол Хуримс үтгэгчтэй байсан. Юмнууд найгах юм. Намайг пикчэрсэн кино л. Оранж мэдгүй тэрийг санахгүй байна. За ямар ч байсан киноны санаа бол хөөрхөн байсан. Кастинг нь ч гэсэн дайжгүй байсан. Гэтэ нөгөө түрүүний нөгөө нэг улаан явал production set-тэй зохиол найруулга муутай гэдгийн эсрэгээр хөөрхөн санаатай, хөөрхөн зохиолтой, кастинг мастинг гэн айгүй боломжийн production амар муу. Бүр амар муу production-тэй кино гэж бүр хэлнэ. Ер нь бол бараг л нэг амралтын газар очиод газ нэг кино хийсэн юм шиг тийм л кино. Маш их алдаатай дээрээс нь. Жанчуу найруулагч залуу хүн байна л да. Бас тэгэд яг хуу явандаа бол сайжрах. Ямар ч байсан Хуримс үтгэгчд бол яг үзээд суухад бол яг хуу сайхан бас тий кайфтай. Гэхдээ эргээд энэ кино юу мөн үү гэдэг дээр бол бас хүлээн зөвшөөрөхөд хэцүү. Тим киноос. Зөв. За. Хэд болсон бэ? Би 3/3 болцсон. 6. Минийх бараг дуусчлаа шүү дээ. За, би яг одоо нэгийг хэлчихэ. Хайрын гэрээ гэдэг кино байсан. Хайрын гэрээ кино бол одоо Тайланд хувилбар нь байгаа, Солонгос хувилбар нь байгаа. Ер нь бол орон нэлээд хэдэн хувилбар байгаа. Гэтэ Монголын хайрын гэгээ бол эдгээр дундаас хамгийн жоохон таархан болсон юм л гэж боддог.
гол дүрийн жүжигчин хос баярын тоглолт бол сайн байсан. Нэг кастинг дээр бол ер нь одоо нэг Эго production анхны кино байхгүй юу? Кастинг дээр бол нөгөө хос баяраас бусд нь бол амар муу байсан. Дүрийн сонголтууд өстой маш муу. Тийм тэгээд тийм нэг час хийсэн юм ерөөсөө байхгүй нэг жоохон тийм мунжгар дуу кино болсон. Тийм бас энэ хайрын гэгээ яг тухайн үедээ бол бас үзээд бас гайгүй ч юм уу гэж бодож исэн боловч нөгөө нэг босод орны интернэшнл хөвлөрүүдийг нь үзсэн чинь Монголынх бол нэлээд муу болсон юм байна гэж бодсон. Тэгэхээр яг энэ жил бол маш олон муу кино болон сайн кино бол гарсан байгаа. Гэтэ тэр болгоныг нь үзэж чадаагүй болохоор яг үзснүүдээсээ л мууг нь хэлж байгаа шүү. Иннээс муу кино бол маш олон байгаа шүү. Тийм. Саяын битэрийн ярьсан кинонуудаас муу кино зөндөө байгаа. Хамгийн гол нь үзсэнгүй л дээ. Тийм үзээгүй киногоо муулаад явах уу те. Мандаа би нөгөө тэр 6 киноны тухай бичсэн манай найз баг 30 гаруй кино ингээд доорч гисгээ бичсэн. Нэрийг нь сонсоогүй энэ жил гарсан маш их кино. Одоо IPTV дээр байгаа те ингээд маш их кинонууд бол гарсан. Яг энэ бол гэхдээ нэг талаар эрхчлөө сайн зүйл л те. Ингээд хүмүүс туртай юмаа хийгээд мөнгө олж болж байна те. Энэ бол бас одоо зах зээлийнхаа зарчмаар их тийм зөв рүүгээ хэдүүлээ бас явж байгаа хаа гэж итгэж найдаж зах зээлийнхаа зарчмаар явж байна. Нэрээ тэрнээс гадна нөгөө сайн кинонд ч байгаа муу кинонд ч байгаа одоо нэг сонгуулийн биеэ үнэлэгчдийн одоо би ер нь бол юм бойкот хийж байгаа тийм хүмүүс нилээд байгаа тий. Эднэрийг бол үзсэн ч гэсэн сайнд нь ч дуртахгүй мууд нь ч дуртахгүй. Ер нь бол энэ хитэн хүмүүсийн кинонуудыг бол би бол хизээч зохиолохгүй гэж бодож байгаа юм байна. Би бол хаа таарсан газартаа комент өчөж байгаа. Тэр вэ штэ, энэ вэ штэ, тэ та нар мэдсээр ээж штэ. Би бас яг тэгж байгаа. Мэдж байгаа штэ. Мэдж байгаа хэрнээ яагаад одоо тэгж альбом хүчээр оруулж байгаа ч юм уу те. Эсвэл одоо мэдж байгаа учраас нь баг оруулж байгаа те. Маркетингээ бодож тэгж яг уу тийм байж болох, те ашиг олж болох. Гэхдээ нэг юм ёс зүй байх хэрэгтэй. Одоо ингэж аахгүй хийж байгаа хүмүүс нь одоо ингээд утаа амар байна, төгжрөл амар байна гэж ингээд постчихэд байгаа байхгүй юу. Тэгсэн мөртлөө кинонд тэр биеийн үнэлэгчдийг тоглуулад байгаа байхгүй юу. Зүгээр л одоо нэг юм асуудлын одоо ингээд хальсын л ингээд аваад байгаа байхгүй юу. Гол буглаар нь орж чадахгүй тийм одоо ойлгохгүй байгаа мó логикоо ойлгохгүй байгаа байхгүй. Энэ бүх асуудлыг чинь энэ асуудалд хүргэсэн хүмүүсийг дэмжиж байгаа хүмүүсийг тэ энэ бүх асуудлыг үүсгэж байгаа хүмүүсийг гаргаж ирэхэд нөлөөлсөн хүмүүсийг яагаад дэмжиж байгаа юм бэ те. Дэмжиж кинонд тоглуулчаад буцаагаад утаа өнөр яриад ингэдэх чинь бол амар логикгүй маш тэнэг зүйл шүү те. Тэгээ манай найруулагчд яг одоо энэ дэр битгий үз хаштагаа тавиар. Тэгээ тэр Холливуудын солиорч байна. Тэгээ тэр сонгуулийн биеийн үнэлэгч нарыг битгий үзээ гэд хоёлаа уриалчих тий. За тэгвэл муу киногоо ингээд дуусгая тий. Шит киногоо дуусгая тий. За одоо сайн кинонуудаа яриа. Энэ жил үзсэн сайн кино. Бас зөндөө сайн кино байгаа. Бас үзэж амжааг үзснээсээ сайн аа шүү. За Монгол кинонууд Монгол кино хоёлаа гадаад кино яах вэ? Гадаад кинонууд бол энэ бол ойлгомжтой байх. За амжилтсан дунд үзснээсээ ярьж байна. Үхлийн дойрог гэдэг кино үзсэн. Аимшигын кино. Тэгээ одоо олон жилийн араас юм аятайхан аимшигын кино үзсэндээ бол их тийм одоо баярлаж талархав штэ. Одоо би бас хүлээж авсан. Тэгээд яг юм боди хоррор төрлийн Монгол аимшигын кино одоо үзэж театрт үзсэн нь бол миний хувьд бол их тийм одоо баяртай байсан. Тэгээд тэр нь одоо ингээд бас тэрний тэр цаа дутга санаа те явж байгаа тэр үлийн үр дээр очиж байгаа те тэр үлийн үрийн ойлголттой одоо монголчууд байдаг ойлголт нь хамтарч хийсэн те Таиландд илүү те хийсэн тэр газарт ч байдаг те ер нь наад соёлд байдаг зүйл байгаа байхгүй те тэгэнгүүт тэрийг жишээлбэл Япон хүн зүтсэн ойлгоно те Солонгос үтсэн ч гэсэн ойлгоно яагаад гэвэл энэ уг одоо тэр углуурганы тэр одоо философи тэр санаа нь өөрөө одоо бид бүхэнтэй ижилсэж байгаа тэр санаа байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол аимшигын кино мөртлөө авчиг тэр цаана тэр одоо хүмүүст үзэж болох те бодож болох зүйлсүүдийг өгсөн байгаа нь. За тэгээд дээрэс нь тэр нэг юм тэр нэг зүйл байгаад байгаа штэ. Тэр зүйл нь харагдахгүй үл үзэгдэн байгаа нь бас тийм их тийм таалагдсан. Тэгээд дээрэс нь тэр боди хоррор
байдлыг одоо анх удаа Монгол канон дээрээс хараад тэр нь бол одоо миний хувьд бол айгүй юм одоо их тийм үнэмшилтэй те. Яг зарим хэсгүүд нь бол үнэхээр инээдтэй хэсгүүд байсан л аим шиг нэрсэн инээдтэй хэсэг гэдэг. Жохоо юм амар бол байгаагүй. Одоо ялангуяа тэр Таиландд машинд мөргүүлдэг хэсэг мэсэг ч юм уу те. Ингээд хитрхи бүр ингээд яг хөө тэгтээ тиймэрхүү кинонд байдаг шүү дээ те. Бүр юм хитрхи хитрүүлэгтэй юм шиг. Гэхдээ тэр нь бол ингээд бас Монголтой юм аим шиг кинонд бол иймэрхүү байж болохоор юм бэ шүү. Нэг тийм ер нь бол босго тогтоосон гэж бодож байна те. Хэд хэдэн угаас аим шиг кино хийжсэн entertainment хийгээд тэгээд бас нэлээд юм эрэл хайгуул хийж те сайжрах одоо хүсэл эрмэлзлэр кино уран бүтээлтэй хандаж те гадаадын кино багтай хамтарч за нэмээд бас те гадаадд те одоо Таиландд кино театруудаар гаргаж гэдэг ч юм уу те бас юм одоо нэлээд юм одоо уран бүтээлч хүмүүсийнхаа хувьд бол нэлээд юм итгэвч зүтгэлтэй тэгээд тэр зүйлдээ чин сэтгэлээсээ хандсан нь бол их мэрэгжлийн хандсан нь бол их таалагдсан. Тэгээд энэ жилийн үтсэн одоо сайн монгол кинонуудын нэгээр бол одоо Үхлийн тойргийг нэрлэж байна. За бас гоё сонголт дээ шүү. Дааж үзэж амжаагүй би. Үзсээрээ. Одоо IPTV-д гарахгүй гэдэг шиг л шүү дээ. Театруудаар гарч байгаа. Тэгээд тэгж байгаа. За миний хувьд бол энэ жил үзсэн хамгийн гоё кинонуудаас 366 дахь өдөр гэдэг кино нэрлэмээр байна. Тий. Ерөнхийдөө жүжигчин би яг хэлэх үгээ олохгүй байгаадсэн чинь сэлэнгээ надад хэлсэн бохгүй гол төрийн жүжигчин. Энэ бол та маш үзэсгэлэнтэй кино гэж хэлсэн. Энэ бол бүр хамгийн нүдэ олсон үг. Амар гоё зохиолтой. Зохиол нь бүр маш гоё зохиолтой. Тэгээд найруулга нь гоё. Продакшн гоё. Сайн тий. Халах продакшн хийсэн кино. Тийм. Тэгээд юу гоё. Жүжигчдийн баг маш гоё. Тэгээ миний хамгийн дуртай жүжигчин Батүлцээ тавсан болохоор нэг тийм гоё аавын дүртэй. Би нэг гарын 5%-ийн одоо нэг Батүлцэгийн бүтээдэг дүрийг амьдралынхаа школ болгож яддаг байхгүй. Тэгсэн чинь ингээд одоо тэр дүр маань одоо хөгшөрцөн тий 30 жилийн дараа ирсэн. Ингээ нэг амар юм буурлалтай юм нэг сайхан аав болсон байгаа. Тэр аавынхан дүр нь бас айгүй гоё. Киноны үйл явдлыг бол бас яриад яг бас үзег хүмүүс байж магадгүй зүгээр бас альпина охин гардаг. Тэгээ ер нь бол үнэхээр үзэсгэлэнтэй кино. Бүх юм. Би энэ киноноос бүр нэгч өөлөх тийм муу юм миний байхгүй. Наад кинотой ч холбоотой нэг юм хувь дурсамж байна. Надад нөгөө нэг аялж явж исэн гэдгсэн шүү дээ. Тэгээд яг нөгөө аялж явж исэн чинь би тэр киноны багийнхантай таарсан байхгүй. Тэр чинь ханхад зураг авсан шүү дээ. Тэгээ би нөгөө ханхад аялж яваад. Тэгээд ямар ч лээсэн би одоо тэр кино багыг одоо зурагнаасаа дуусчих тэр моментт нь бол яг хамт байсан. Хамт одоо хамгийн сүүлийн өдөр тэр хүмүүсийг ингээд бурганд суугаад явж байгааг нь бол одоо хамт байгаад Батүлцээ ахтай хамт хоёлаа сүүлд нь юм ярьж суугаад тарганы мах идээд. Тэгээд ямар ч л тэр хэд яваа. Тэгээд би бол гав ганцархнаа тэр ханхад бол үлдсэн. Тэгээд ямар ч лээсэн тэгээд дараа нь ямар хуу кино гарсан бол тоо гэдэг нь бодож байгаа. Тэгээд гарсныхан дараа бас үзсэн. Надаас одоо таалагдсан. Гэтэ зүгээр яг бодож ясноос юу гэж утсан бэ гэхэлэр тэр нөгөө нэг сэтгэл готролтой дүр байгаа шүү дээ. Тэгээ тэрийгээ жоохон бас дахиад юу яах байсан бол да мүглжих байсан болоо да. Тэрийгээ бас нэлээ явуулаад те тэрний тэр энэ тайтгарлыг олж авч байгаа тэр хэсгийг бас нэлээ сайн гаргасан бол гэж утсан. Гэхдээ ямар ч лсэн сэтгэл готролыг тэмтэрсэн Монгол одоо цөөхөн кино гэдэг чинь Молко дээр гарч байгаа тэр дүр. За 366 дээр гарч байгаа тэр хиний Сэлэнгээгийн дүр гэдэг ч юм уу те. Тэгэнгүүт одоо бид нарт те шин ийм одоо юу гэдэг юм те асуудалтай дүр одоо нийгэмд хүн болгонд байж байгаа хэрнээ бидний ингээд дэлгэцэнд буулгах чадаагүй нэг юм байгаад штэ. Сэтгэл готролтой хүмүүс те. Одоо начиг багийнууд гэсэн үг шүү дээ. Тэгэнгүүт ямарчласан тэрийг үзүүлсэн явдалт нь бол бас их талархсан. 366 дахь өдөр бас сегмент найруулагч юм те. Сегментийн кино. Надад бол харин тэр сэтгэл готролтой хэсэг нь бол эсэргээрээ бол ер нь бол яг зөв юм шиг зөв харуулсан юм шиг санагдсан. Сэтгэл готрал гэхээсээ илүү бас юм ганцаардл мэдэрсэн тийм хүн байсан шүү дээ. Тийм. Тэнгүүтээ хаанх суманд очиод нэг альпино охинтой танилцаад тэгэхэд тэнд одоо альпино өөрөө маш их тэр охин маш их дарамтлуулдаг тэгээ сурагчд үеийнхэндээ гадуурхагддаг. Дээрээс нь өөрөө юм игэл жирийн биш тийм өвчтэй одоо эмгэгтэй альпиногч одоо эмгэг юм уу өвчин юм уу яг юу гэдэг юм бэ?
Юу гэж вэ? Яг тийм юм гэхгүй бах те мэдхгүй. Ямар ч байсан тэр охин бол яг тэр альпиноос болоод ингээд сүнс хүмүүсээрээ дуудулдаг амар гадуурхагддаг. Тэрэндээ бас өөрөө амар гутардаг ч гэсэн гаднаа ил гаргадаг. Тэнгүүт нөгөө манай ганцаардмал охин чинь тэрний хажууд өөрийнх нь юм одоо энэ гутарл юу ч биш юм байна гэдгийг ингээд тайтгарлыг олоод тэрнээс гадна одоо төгсгөлийн одоо яриад байгаа. Тэрнээс гадна амьдралын хамгийн чухал юмыг олдсон шүү дээ. Энэ бол төгсгөлт нь тийм. Тэгэхээр наад бол нэг давс хужин таарсан яг нэг тийм амар гоо зүйтэй үзэсгэлэнтэй тийм киноос. Цэгмэд найруулагчийг үнэхээр цэгмэд найруулагчийн бол нэрийн утас болсон кино гэвэл баг энэ 366 дахь өдөр гэж хэлж болох байх шүү. За 366 дахь өдөр. Би илгүүлэх. Тий. За. Яна. Би ч одоо ингэж яд 366 дахь өдөр гэснээс жүжигчин Сэлэнгээ одоо яг миний баг яг хамгийн туртай топ баг 3 эмэгтэй жүжигчний нэг баха. За. Би бас айгуу туртай болсон. Тэр нөгөө этгээд дээр бас тоглодог шүү дээ. Этгээд дээр тоглодог. Би зүгээр яг Сэлэнгээгийн талаар нэг л юм хэлээд шүү дээ. Манайх ингээл урлагийн тоогоо гэж амар ярьдэн шүү дээ. Тэгэхээр эмэгтэй жүжигчид нэг кино болгон дээр л нэг юм нэг бол гол дүр нэг бол панчаан те туслах янз бүрийн дүрээр байж идэг. Сэлэнгээ гэдэг жүжигчин бол юм урлагийн тоогооноос өөр тоогоонд чанагддаг юм шиг тийм тустай өвөрмөц жүжигчин шиг санагддаг. Одоо Сэлэнгээ кино болгон дээр байдгүй шүү дээ. Маш цөөхөн кинонд ер нь бол тэндээ гол дүрээр л явдаг. Өөрийнхөө үн цэнийг юм амар хадгалж барьж чаддаг тийм жүжигчин шүү. За миний дараачийн кино болохоор Эрдэнэсийн арал. За цэгмэд найруулагч энэ дахиад ингэж бас одоо их тийм ол зомхтой жил байсан юм болж тарах нь шүү дээ цэгмэд найруулагч бол тэ. За Эрдэнэсийн арлыг одоо би одоо сүүлийн энд ингээл киноны нээлтэнд дурагдж байгаа тий очиж үзэж байгаа. За зарим кинонуудыг зүгээр тэгтийн авч үзэж байгаа. За зарим киног IPTV-гээр үзэж байгаа. Авчиг. За энэ киног бол одоо үтсэндээ их тийм баярлсан. Яагаад гэвэл одоо би маш олон солиотой кинонуудын нээлтийг бол яг тэр корпоратийн одоо тэнд л үзчихсэн. Хүний ээж, ноён эмэгтэй, зураа гэх мэтчлэн одоо Эрдэнэсийн арал бол амар шааж гинөө. Яг тэгэж хичээ. Хүмүүс над руу чи эмэгтэй юм бэж шааж ин мааж ин гэж бичлээ. Тэр би жоохон гайхаж байна. Эмэгтэй хүн тэгж хэлж болтгүй юм бах та. Тэр Эрдэнэсийн арал бол айгу таалагдсан. Юу нэ гэхэлэр за нэгт бол одоо зохиол нэг тийм нэгт нямбай зохиолтой. За хоёрт бол тэр одоо зураглаачийн ур чадвар бол үнэхээр их таалагдсан. Ялангуяа тэр одоо юмсыг харагдуулах тэр гоо зүй те. Одоо ингээд монголчууд чинь ингээд шалдан эмэгтэйг нь харуулцдаг шүү дээ тий. Шалдан эмэгтэй байх авчиг урдуур нь хөшиг унжих гэдэг ч юм уу те. Ус тослоо гэж бодоход те. Ус хаанаас нь тэр чинь ингээд бүх юм чи өөр байгаа шүү дээ. Тэр доор тусч байгааг нь харуулах уу нэтэрэ гэдэг ч юм уу те. Замшлын тэр зураглаачийн ажлууд те. Тэр ингээд дүрийн сэтгэл зүг яаж илэрхийлүүлэх хүчтэй вэ гэдэг ч юм уу те. За тэдгээр юмс. За 2 3 дугаарх нь бол одоо Монголын кинонууд дээр тэр болгон гараад байдаггүй. За баг ноён солиотоос хойш гараагүй. Одоо зах тий. Одоо анх удаа нарантуул зах дээр одоо гардаг үйл явдлуудыг харлаа. За тэгээ Монголын баг маш олон залуучууд амьдардаг нийтийн байр тий. Одоо би ч гэсэн амьдарч байсан. Тэгэнгүүт нийтийн байрны тухай би кино яагаад та байдгүй юм бол тоо гайхаад идэх хөөхтэй. Хотволд үйл явдал болдог кино яагаад байдгүй юм бол тоо гэл ингээ гайхаад идэгсэн. Тэгвэл чи нийтийн байранд тий үйл явдал нь болдог. За гих мэтчлээ ингээд одоо тэр дүрээр дамжуулж те Монголын одоо өнөөгийн нийгэмд бид бүхний л амьдарч байгаа тэр амьдралыг бол харуулсан нь бол таалагдсан. За тэгээд зохиолороо дамжуулаад бол ийм Монгол маягийн одоо экшн гэж бол те экшн хийгээд яг ийм триллер кино бол хийж чадсан. Тэгээд тэр нь бол надад таалагдсан. Яагаад гэвэл яг ийм монголчин яг нэг тийм триллер гэхэлэр яг тийм триллер байдгүй шүү дээ. Нэг бол ийм орос маягийн триллер ч юм уу, солонгос маягийн триллер те. Нэг бол нэг ийм жоохон одоо юу гэдэг чинь Америкчууд триллер кинонууд гэдэг чинь тийм биш. Яг юм Монгол маягийн триллер. Тэ монголчууд яаж зодтолдтiin, монголчууд нэг нэгнээ яаж ирэх гítэлтiin тэ. Монголчууд нэг одоо тэр тиймэрхүү экшн харуулснаас гадна монголчууд яаж нэг нэгэндээ үс сандгийн. Монголчууд сайн муугийн тухай ямар ойлголттой юм тэ. Монголчууд нүгэл буйны тухай юу гэж боддог юм тэ. Монголчууд аллах хийхдээ яаж
ямар зан характертай байдгийг те. Тэгээд дээрэс нь айгүй олон сайн одоо юм одоо тэр дүрийн те тэр нэг юм одоо сайн муу юм хийчихэд те тэр айж байгаа айдсууд те эргээгээд тэрэндээ заяадгийн гэж байгаа буцаагаад өмөрж байгаа гэдэг ч юм те. Тэр нэг дүрийн сэтгэл зүг ингээд айгүй ингээд сайн гаргаж өгсөн тэр зохиолчдод бас их баяр одоо их тийм талархууштай хандмаар санагдсан их баярлсан. Тэгээд Эрдэнэсийн арал намайг тэгж бичснээс болоод зөндөө олон хүмүүс үзээд зарим хүмүүсийн уур нь хүрсэн гэсэн. Тэгээд одоо би бас гайхаад байгаа. Юу ч ойлгосонгүй гэдэг. Триллер кинонсыг юу ойлгох гээд байгаа те. Юу ойлгохгүй гэж одоо би бүр гайхаад байгаа. Зүгээр л триллер кино шүү дээ те. Би бүр ингээд скол амар өөр кино байсан билээ гэж хэлж шүү дээ. Гэхдээ энэ бол яг юм триллер гэдэг жанртай бол те. Одоо Монголд л ноён солиот араас нь байх гэж би бодож байна. За Эрдэнэсийн арал дээр би ч гэсэн ер нь бол санал нэг байна. За чи баг миний ярих ихэнх юм ярьчлаа. Тийм учраас бас нэг өөр юм ярихад одоо манай Монголын яг энэ одоо экшн триллер гэдэг ч юм уу те крайм кинонууд төр буу барайл амар байлдал нүдэт завчихгүй буудаал ингэ явдаг те. Хэрвээ хүн гарт нь яг буу ингээд татгуулаад хүн алах юм бол хүн яг наран мөнх шиг л реакшн гаргана. Тэр галт гэдэг дүр шиг. Тэр галт тэр буута яаж харьцаж исэн бэхээр амар айцтай чичрээд буудаж хүн алчаад тэрэндээ бас итгэж чадахгүй. Алж явахтаа ч итгэж чадахгүй. Бүр анханасаа л одоо нэг жанчийн дүртэй яачаад зөрчлөг үүссний дараа ингээл тэр хүн кино дуусна дуустал юм паникнд орсон шүү дээ. Тэр паникнд орсон тэр юунасаа гарахгүй байгаад байгаа амар тийм үнэмшилтэй байсан юм л тийм зүгээр Эрдэнэсийн арлаас зүгээр нэг зүйл яг үнийг хэлэх таалагдаагүй төгсгөлийн 3 4 минут бол энэ дэр амар бужигнуулсан бүр гэж араас ерөөсөл нэг л араас нь нэг л ээлжлэл хутгах шагалсан шүү дээ. Ерөнхийдөө цэгмэд бар амар хэтрийг шунтсан төгсгөлийн богинохон зайд магадгүй зарим сүүлийн 2 3 минутын 2 минутын ч үйл явдал юм уу пост кредит дээр байх боломжтой байсан. Тэгсэн бол илүү гоё болох байсан. Тэгэхгүй болохоор кино амар гоё юм урсгалаараа явж байгаа төгсгөлийн тэр 3 минутын дээр бүр үнэхээр амар бужигнаа болцсон хэрэг. Тэр бол яг хуу ямар ч кино жанр байсан тэр бол амар буруу. Ер нь бол хитрхи тэгж бужигналцсан баг. Гол дүр дээр л төвлөрөөл ингээл баг ингээл тэнтэй холбоотой л зүйл гараад бас гол дүрээс салаад ингээд 2 3 салаад ингээд явчихж байгаа байхгүй. Салснасаа ингээл тэгээ тэр нь хамгийн гол нь маш богинохон тэгээ логикгүй жоохон явц төгсгөлийн тэр хэсэг л. Энэ бол яг киног зүгээр жоохон алсан юм болоо та гэж бодсон. Яг нэг юм гарцсан юм тайлбарлахгүй болохгүй байгаа гэсэн юм шиг байна. Нэг киног ер нь бол үйл явдлаа тайлбарлаж өгч нь хамгийн буруу шүү дээ. Ер нь бол яг зүгээр одоо тэр юм нь хайчив гэд хүмүүс гайх гээд байсан юм шиг байна. Гайхаад гарах хэрэгтэй байхгүй юу? Гайхаад гараад тэгж бодоо би одоо юу яаж штэ. Тэгж бодоод оруулсан байх гэж одоо бодож байна гэсэн. Харин тэр бол ер нь бол тэг буруудсан гэж байна. Гайхаад гараад нэг дутуу залгицсан шүлстэй тэр шүлстэйгээ гараад ингээд явсан бол тэр кино амар үнцэнтэй хүн ер нь дутуу мэдрэмж авахаараа тэр киног үргэлжлүүлж боддоо шүү дээ. Ер нь бол гараад яах вэ ийх бол гэл тий. Бүх юмыг ингээд сайхан ингээд яг гоё явж байгаа яг төгсгөлийн тэр нэг 2 3 минут тэр ингээд билүү ол идүүлцэх ингээл маа бүгдийн цацаа хийц. Тэр бол жоон таалагдаагүй. Түүнээс Эрдэнэсийн арал кино бол бас энэ жил бас гараагүй л гоё кинонуудын нэг. Сайн кинонуудын нэг. Магадгүй хоёр нь гарах юм шиг үлээ тий. Тийм шүү лээ. Тийм киног үз нөгөө бужигнаан дундаас чинь хоёрдугаар ингээд цухалцаал өнгөрнөлээ. За миний кинонууд бол ингээд болчих шиг байна. Нөгөө айгүй би нөгөө 5-5-ыг гэж ойлгосон чинь одоо би 3-ыг хэлсэн лээ. 2-ыг хэлсэн үү? 2-ыг л хэлсэн юм байна те. Хөлийн тойрог. Би чинь 366 дахь өдөр Эрдэнэсийн арал 2 кино хэлсэн юм. Улаан явар гэсэн. Гүүш тэнцэж. За дараачийн кино бол мэдээж баага болгосон кино гэж бодож байна. За би бас дараа нь хэлье гэж бодож ирсэн. За золжиргал найруулагчийн баага болгосон одоо кино бол за кино уран бүтээлээс гадна тэгээ энэ бол тэмцэл тий. Одоо
гэж бол би хэлмээр байна. Энэ бол одоо маш удаан хугацааны нүрэх хүч хөдөлмөр, маш их зориг, маш их төвчээр гэж бол. За тэгээд баг болсныг би 2 удаа үзсэн. Тэгээд эхний үзэгтээ бол ингээд яг киног ингээд алмаарч үзсэн бол за 2 дахь үзэлтэн дээр нь те бүр ингээд деталь болгон дээр нь яаж анзаарсан юм бэ, анхаарсан юм бэ те пүүзнээс ахуулаад, гутлнаас ахуулаад те утасны бүр ингээд одоо жижиг детальнуудаас ахуулаад гэдэг ч юм уу те бүр ингээд бүх юмд яаж тэгж чин сэтгэлээсээ хандаж те одоо юмдаа хайртай байж болох вэ гэдгийг бол нэг талаар харуулж те зөвхөн ингээд уран бүтээл хийгээд хүмүүст үзүүлж байгаагаас гадна уран бүтээлч нарт давхар хичээл зааж байгаа байхгүй. Юмд ингэж хайртай байж болдог. Юмд одоо ингэж чин зүрх сэтгэлээсээ хандаж болдог гэдгийг бол харуулсан гэж би бол баг болохсныг бодож байгаа. Тэгээд бол бидний мэддэг амьдрал те маш олон хүмүүсийн тэр эзэлж байгаа цэгийг бол харуулж чадсан те бидний өөрийн тань энд байгаа хүмүүсийн те бидний үзэж харсан те өссөн туулсан тэр амьдралыг харуулсан. Тэрнээс биш одоо энэ одоо муу муухай те тийм юм биш шүү дээ. Муу муухай гэж хэлж байгаа бол тэнд амьдарч байгаа хүмүүс муу муухай гэсэн үг үү те. Үгүй шүү дээ те. Бид нар бүгдээрээ л авь адилхан энэ нийгмийг ингээд туулаад энэ нийгэмд ингээд амьдраа явж байгаа. Тэгээд бол дүр те тэр дотоод дуу хоолойтой хүчрхэг тэгээд дүрээр дамжуулаад тэр дүрийн тэр өсөлт те тэр дүрийн тэр хүсэл эрмэлзэл тэр дүрээр дамжуулаад тэр Монголын одоо тэр Монголын гэхээс илүү одоо дэлхийн үзэгчнэр ч хүмүүс үзэж байгаа шүү дээ. Тэр нийгмийн тэр ялгаатай байдлуудыг ингээд харуулж. Тэгэнгүүт ингээд нодлон бол радикал гэх кино гарсан. 2023 онд гарсан. Мексик кино. Тэгвэл тэр бол бас ийм сайн багштай ядуу гэр бүл төрсэн хүүхдүүд гардаг байхгүй. Тэгэнгүүт одоо ингээд хаан ч ийм асуудлууд байдаг байхгүй тий. За тэгээ Африкт бас яг тийм кино байдаг. Одоо яг тийм гэдгээс илүү яг тийм сэдвтэй гэсэн үг байхгүй. Тэгээ бас ингээд ядуу газраас яаж те боловсрал олж авах вэ гэж хизээж байгаа байхгүй. Тэр радикал гэ Мексик кинон дээр тэр амар юм гоц физикийн ухаантай охин хэрнээ хогийн цэг дээр амьдардаг аав нь биеийн өвдцэн. Тэгээд аавыгаа харахаас үр аргагүй болоод тэгээ багш нь тэр охин дээр очисон чи юу гэдэг вэ гэхэлэр багшаа те би ингээд юу гэж байгаа байхгүй. Би ингээд энэ хогийн цэг дээр төрсөн. Тийм учраас би эндээс те явж чадна гэж өөрийгөө бодохгүй байна гэдэг. Тэгтээ тэр охин маш гоц. За тэгэн чи тэр Африк кинон дээр болохоор юу гэдэг вэ гэхэлэр багшаа та хүмүүсийг те юмд ингээд урчиж төлөвлөгөөтэй байх ёстой гэж хэлсэн биз дээ гэж хэлдэг байхгүй. Тийм ээ би тэгсэн гэсэн чинь. Тэгтээ багшаа таны гэр чинь нэг өглөө босоход урсаад явчихдаггүй эцтэй гэдэг. Төлөвл гэж хүмүүс хуцаж явах хооронд те тэнд хүний гэр нэг шөнөл зүгээр урсж штэ те парасайт дээр гардаг шиг нэг шөнийн урсж чиг бодит амьдрал шал бодит амьдрал тийм байгаад байгаа байхгүй. Тэгэнгүүт бав болгосон дээр бас тэгдэж штэ та юугаа мэдтээ ингээл өөдөөс нь орилж байгаа штэ гих мэдчихлээ те. Тэгэнгүүт дэлхийд даяар ижилсэн асуудлууд байдаг те ядуурлаас гарч авах тэр хамгийн чухал зүйл бол боловсрал. Энэ боловсрлоор дамжуулчих юм бол бид нар ядуурлыг бууруулж чадна. Адаглаад дараа нь тэр утаа те бус асуудлуудыг ингээд шийдэх юм биш үү гэдэг ингээд шийдэл санал болгож байгаа. Гэтэл тэр утгаараа бол гайхамшигтай. Тэгээ хоёрт нь илүү гайхамшигтай санагдав. Одоо тэгээ бас тэгж санагснаас гадна ийм харагддаггүй дүр байдаг гэдгийг одоо энэ киноноос харж байгаа байхгүй. Утаа гэдэг дүр байгаа байхгүй те. Харагддаггүй өрнөө дүр ээж болт юм шүү дээ. Харагддаггүй өрнөө нөлөөлдөг. Харагддаггүй өрнөө хүмүүсийн амьдралын чанарт нөлөөлж идэг тийм дүр юм байна. Тэгээд тэр нодлон Вэл гэх кино үзсэн. Одоо Оскарын кинонууд нь шилдэг нүүр хувиралт авсан те. Тэгэнгүүт тэр кинон дээр ч гэсэндээ харагддаггүй дүр байдаг те. Тэр хүний араас ингээл тэр хүнд л тэр хүн хайртай, тэр хүнд л хайртай, тэр хүний араас тэр хүний тухайл тэр хүмүүс яриад л ингээл тэгсэн тэр дүр нь харагддаггүй. Тэрэн шиг бав болгосон кинон дээр харагддаггүй нэг дүр байгаа. Тэр нь утаа байдаггүй. Хайц. Мэдгүй те. Тэгсээр нь амьдралын чанарт нөлөөлөл, тэгсээр нь л ажиргалах байлгаал, тэгсээр нь л тэрний араас ингээл хөөцөлтөл байдаг. Тэгэхээр бол энэ гайхамшигтай зүйлсүүдийг бол үзүүлснээрээ те. Одоо Монголын кино, Канын те кино наадмын те анх удаа те Ансертон Регер төрөл шалгараад тэр улаан хивсэн дээр алхаад. За энэ бүхэн бол үнэхээр одоо бахархууштай байсан. Тэгээд одоо энэ подкастаар дамжуулаад золжиргал найруулагч болон Амигдала фильмсийн хамт олонд одоо чин зүрх сэтгэлээсээ баярлсан гэдгийг бол хэлмээр байна. Маш олон хүмүүс баярлж байгаа. Тэгээд хамгийн гол нь бол маш олон хүмүүст эр зориг, итгэл найдвар хүч өгсөн гэдэг шүү гэж хэлмээр байна. Баярлалаа.
За баярлалаа. Хэвээ баг болгосны талаар айгүй гоё ярьлаа. Ер нь бол манай өмнөх дугаараар зол жаргал найруулагч орсон. Тэгээд баг болгосны талаар бол нэлээд ярьсан. Би зүгээр яг чинийх дээр нэмээд яг баг болгосны зүгээр үндсэн философи одоо яг миний амьдрал төртөл одоо бидний амьдрал төртөл амар юутай байхгүй юу? Нөлөөтэй. Одоо жишээлбэл тэр үлцийг гэдэг хүүхэд сургуулаа гэхүү хоёр дүүгээ гэхүү гэдэг юмны голд ингээд амар хэцүү байгаа дээ шүү дээ. Бид нар ч гэсэн яг тийм байдаг байхгүй юу? Ер нь бол ажиллаа гэхүү амьдралаа гэхүү хоёулангийн яг тэгш байх боломж яг одоо тий Улаанбаатар хот магадгүй Монгол улсад байх амар хэцүү. Одоо жишээлбэл юу гэдэг хүүхэд өвдсөн байхад би хүүхдээ гээд явъя гэхээр надад мөнгө хэрэгтэй байгаад байдаг. Би ажиллаа хийгээд ингээд явах гэхээр хүүхэд маань тэнд өвдчихэд байдаг. Ингээд дандаа бид нэг юм хоёр юмны голд амар хэцүү байдалтай байдаг. Энийг зүгээр яг баагаа болгосон гэдэг киноны яг үндсэн философи нь бол харуулж байгаа байхгүй юу? Энэ бол бас өөр талаас харах юм бол тий одоо ажиллаа хийх гэхээр арга ирмэ хаягдах гад байдаг тий арга ирэх гэхээр мөнгө байхгүй болох гад байдаг. Ингээд хүн болгоо яг л ийм л амьдралтай байгаа шүү дээ. Энэ бол зөвхөн одоо гэр ороолын одоо нүүрс түлээг гэдэг айлч биш. Зүгээр яг одоо орон сууцнд амьдардаг ийм бид нар шиг ингээд оффист ажилладаг хүмүүс хүртэл ардаа дандаа нэг юм хоёр юмны аль нэгийг сонгож болохгүй. Хоёулын руу нь бас орчлохгүй. Яг ийм амьдралтай байдаг хэрэг. Тэгээ энийг зүгээр бас одоо баг болсон киноор бас илэрхийлсэн болов уу гэж боддог. Ер нь бол энэ жилийн бол хамгийн номер 1 кино. Миний бодлоор. Үнэшгсэн. Номер 1 2 3 бүр нэр баг болгосон л ийм зүгээр яг ийм одоо хүмүүсийг сэрээсэн тий. Магадгүй бид нар заримдаа бас сошиал дээр янз бүрийн юм шеэрлэж тий одоо эсвэл талбай дээр гарч чигснаас илүү бид нар энэ киног үзэх хэрэгтэй байхгүй юм бол зарим хүмүүс бол Монголыг муухай харагдуулж илээгээд яриад лээ тий. Хаалаа би бас тэрийг бол Монголыг муухай харагдуулж ийн гэдгийг нь тэр киноноос харж чадж байгаа бол гэтээ Монгол үнэхээр л муухай байна л гэсэн. Муухай харагдаж ийн гэдэг чинь яг л үнэн л харсан баахгүй. Харагдуулж ийн шугасаал яг байгаа байдал нь л тэр байхгүй тий. Тэгээ байгаа байдлаасаа бол ичих хүмүүс нь ичих бах, ичихгүй хүмүүс нь л ичихгүй. Угаасаа үнэнтэйгээ бол нүүр тулсан л тэр гэж чинь. Надад одоо муухай гэдгийг нь би юус ойлгохгүй ба шүү дээ. Муухай юм юу ч байхгүй ба шүү дээ. Хүмүүс амьдарч гин тэ гэртээ халуун амбулэрээ амьдарч гин хүүхэд сурахын төлөө мэрэж гин тэ хүн эрдэм боловсралтай болохын төлөө хичээж гин хаана нь муухай юм байна. Би бүр ойлгохгүй бүр эн чи яг хаана муухай юм бэ гэдэг. Тэрийг яг хуу тийм амьдрал мэдхгүй бас хүмүүс зөндөл байна л та. Тэднэр нь магадгүй тэгж харагдчих магадгүй. Анхнаасаа нөгөө нэг амьдрал нь амар easy явцсан те бүх юм амар амархан явцсан тийм одоо баян айлууд ч гэдэм үү те тийм хүмүүс бас байна. Тэгээ тэднэрт зарим мухаарагдсан юм уу мэдхгүй одоо ер нь бол бүхэл бүтэн Канд Монголоос анхудаа шалгарч чадах чинь дотроо монголчууд хоёр багтаа сайхан мухаа гэдэг хар бид нар угаасаа бүхэл юм дээр ингэж хэрэлцээр л байх бол. Гэтэ ядаж үзэж штэ үзээд хэлээд штэ. Харин тийм ямар бүгд л үзээсэй л гэж хүсэж байна юм л. Бүх хүмүүс үзээсэй гэж хүсэж байна. Тий. За баавга болгосон. За хит ингэ нөө болчихоо. 3 баг болгосныг оруулаад. Харин тийм. Ингээд болчих тий. Ер нь тийм баавга болгосныг яг ярьсан чинь нэр ингээс араас нь шууд ингээд шууд хаачмаар байна. Яг л нэг хамгийн бэсттэй хамгийн сүүлд ярьчлаа хоёлаа. Би бол яг хит хитэн киноос бэлдэж ирсэн битсэн байгаа. Одоо жишээлбэл Собитийн Золиос 6.6 бол хөрхөн байсан. За өөр юу бичсэн байлаа бас гэдэг. Эцэг гэд кино бас аягүй дайггүй гоё болсон байсан. Тэгэхээр яг зүгээр ер нь бол миний шилдэгт бол байсан шүү. Баага болгосон ярьсан болохоор одоо шууд энэгээр дуусгая гэж. За. Тий. За манай Аригуан Зои подкастын маань шинэ жилийн спешиал дугаарт манай надтай хамт манай цатаа маань хөтлөлөө. Зочин хөтлөгчөөр өнөөдөр хүрэлцэн баярлаа. За урьсанд маш их баярлаа. За тэгээд өнөөдрийн дугаар маань премиум болор resort дээрээс та бүхэнд хүрлээ. Тэгээд өнөөдрийн ивент тэтгэгч бол премиум болор resort, Мөнх даатгал компани, 88 Films компаниуд маань ивент тэтгэж ажиллаа. За тэгээд бид нар бол подкастын маань нэг уламжлал байгаа.
Хаалтаа зочиндоо үлдээдэг. Ой. Тий. За айгуу гоё юм бэлгшилтэй өдөр намайг урьстаас их баярлалаа. Яагаад вэ гэхээр одоо 12 сарын 25 бол манай пэйж яг 4 жилийн. Тэгээд энэ сайхан өдөрт маань бас баяр олж ирж энэ өдрийг маань бас хуваалцсан Аригундаа бас баярлалаа. Тэгээд мөн энэ подкастыг хамтарч явуулдаг Зоидо за мөн хамт арын продакшн багийнхаа залуучуудад те бүгдэнд маш их баярлалаа. Тэгээд маш гоё одоо юм чанарын өндөр түвшинд подкаст хийн гэдэг бол одоо маш чухал. Одоо шилэн гэрлэнээс ахвал рент нь хідвлээдээ те амар үнэтэй штэ энэ бүхэн чаа. Тэгж яхад одоо энэ бүх зүйлсүүдээ сэтгэл зүрэхээ гаргаж те энэ бүх зүйлсүүдэд одоо ингээд хувь нэмрээ оруулна гэдэг бол одоо их тийм чухал. Одоо энэ бол алстаа бол Монголын те одоо Монголд байгаа бараг цорын ганц кино ярддаг подкаст болж байгаа байж магадгүй. Өөр подкаст байдаг юм байна. Тэгээд ямар ч лсэн юм одоо яг юм царайгаа хардаг те нүрээ хардаг ийм бас подкасттай болсон явдал одоо 2024 оны хувьд бол их тийм бас талархууштай зүйлсэн юм бол нэг байлаа. Тэгээ өнөөдөр цэвэр агарт гаргаж те энэ гоё сорт тэрэлж авч явж гэж тэрэлж үзүүлж энэ гоё сортод одоо авчирч цэвэр агаар амьсгалуулж бас дээрэс нь киноны тухай энэ жилийн үтсэн кинонуудын тухай одоо Илэн Далангуу Ниногоо ярилцсанд бас туйлын их баярлалаа. За тэгээд маш олон кино сонирхогч нар те Аригуныг Зои хоёрыг манаас дагдаг те тэр энэ хоёр залуугаар дамжуулаад бас олон сайхан кинонуудын тухай бас мэддэг, хардаг, сонсдог те цаашаа ухаж одоо уншдаг болж байгаа ах гэж найдаж чинь. Тэгээ Монголын кинонд бас ингээд үнэтэй хувь нэмрээ оруулсан одоо пэйж хуудсыг авч яваад нэмээд подкаст хийж байгаа явдалд нь бас одоо өөрийн зүгээс л туйлыг талархаж байгаа шүү гэдгийг бас хэлмээр байна. За тэгээд 2025 онд одоо илүү олон сайн сайхан подкастуудыг хийж илүү олон одоо ивент итгэгчтэй болж тэгээд маш олон одоо уншигч нарыг те игнэндээ нэгтгэж одоо илүү гайхамшигтай олон сайн сайхан зүйлсүүдийг бичээсэй гэж одоо энэ подкастын бүх хүмүүст бол одоо бичдэг хүмүүст нь мөн дээрээс нь энэ подкастыг хийдэг хүмүүст нь өрөмөр байна. Тэгээд энэ подкастыг үзэж сууж байгаа бүх хүмүүст шинэ оны энэ төргийа. За баярлалаа. Нэрээ өөрийнхөө пэйжийг нэг хэлээгүй дөрөвс дахиад хэлчихгүй бас төгсгөлтөн тий. За тэгээд подкастт урьж орсон баярлалаа. Phoenix Sutton's Diary гэдэг пэйж хуудсын админ би байгаа юм шүү. Эмэгтэй хүн байдаг байгаа шүү. Бас дээрэс нь иймэрхүү хүн байдаг байгаа шүү. Тэгээд за тэгээд ийм хүн байгаа шүү. Та бүхэн манаас Зои Аригун хоёрын маань дагагч нар бас дагаарай. Бас кино минь бичдэг шүү. Амар гоё уран сайхны цутаны постуудыг уншаад яг ном уншиж байгаа юм шиг юм амар гоё тайтгарл нэр яг богино өгүүлэг уншиж байгаа юм шиг гэдэг шүү. За тэгээ бүгдээрэнд нь шинэ жилийн мэнд хүргэе. Дараагийн дугаараар уулзцаая. Цутаандаа баярлаа. Баярлаа. Шинэ оны мэнд түр баяртай чааш. Түр баяртай шүү. Удахгүй манай цутаа чинь дахиад хамт хөтлөе шүү. Шинэ оны өөрөө зөвшөөрсөн тий? Зөвшөөрлөө. За бай бүгдээрэнд нь. Бай шинэ оны мэнд. Presented by Мөнх даатгал. Sponsored by 99 Films.